За сайн байцгаана уу? Орой минь. За ингээд их эзний нохоо баримт киноны баг хамт олон маань өнөөдөр Хинтээ аймгийн одоо Баян Адрах сумаасаа гараад түүний хил залгаа орших Батнорон сумд өнөөдөр ирсэн байна. За бидний мэдээж та нар хаана ирсэн бэ гэдээ маш их сонирхож байгаа бох. Тэгээд бид нар Эрдэнэ очир ах буюу мөн тайван хооны хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Энэ Эрдэнэ очир бид нар бол ой ах гэж дууддаг. Ахын дээр ирсэн байна. Мөн одоо залуучуудын маань төлөөлөл болсон. Гэхдээ нохоо нэг бас анч талд нь маш сайн сургаж байгаа. Чинээ Цеку. Цеку гэдэг чинь одоо илүү хүн таних багтаа тийм ээ. Тийм залуучуудтай өнөөдөр маш гоё одоо хууч хөрнөө. За мэдээж та бүхэн маш их юм сонирхож байгаа бах. Маш их юм одоо ямар одоо сонирхолтой зүйлсүүл ярих бол гэл те. Тэгээ энэ баримт каноныхаа хүрээнд та бүхэндээ яг Батнорон сумын энэ нохоо сонирхчдынхаа дунд одоо яригддаг маш гоё түүхүүдийг одоо яриулнаа. За ах та өөргөнийг сайн танилцуулах уу? За би байж байгаа. энэ Батнорон суманд оршин суудаг Эрдэнэ очир гэдэг хүн байна. Тайган нохоо гэдэг одоо хар багаас аавгаа дагаж байсан. Одоо хүртэл одоо би Батнорон сумын эрүүл мэндийн төвд нэрвэн ажил хийдэг. Гэсэн ч одоо энэ тайган нохоо гэдэг хаяагүй өдөө хүртэл ингээд үе удмын хадгалаар өдөө хүртэл дажиж яваа ийм хүн байна. Миний нохойны яг уг удам гэх юм бол одоо Аюурын Өлзий Баатар гэж миний ээжийн төрсөн дүү хүн байсан юм. Одоо насаа үед болсон. Тэр хүн бол одоо 82 3 онд ер нь Батнорт ер нь ганц чонд барьдаг нохой тэдний нохой байлаа. Ер нь тайган нохой гэдэг маань ерөнхийдөө манай сумд одоогор байгаас гэсэн тэр үед ер нь ховордох тал руугаа орж исэн үе л дээ. Тэгэд тэр Өлзий Баатар гэдэг ах маань энэ нохой Баян хотгийн би одоо бас сайн мэддэг Баян хотгоос Занхар зундад жамс гэдэг хүнээс авчихсан шиг санддаг нэг тийм шар халдсан шилцгэн шар халдсан нохой авцарч морир бодож авцарч илээ. Тэг чин би чинь одоо 8 төгссөн. Одоо нэг 15 6 тэл хүүхдээ 17 8 тэл хүүхдээсэн та. Тэгээ ахыгаа аанд яваад тэгээд би чинь сургуульд яваа сүлдээ жоохон хэдэн жил завсарч. Тэгээд намайг сэргээс ирэхэд ах маань хэдэн сайхан нохойч болчихсон. Тэгээ одоо ерөөс ингээд уул үргэн манайхан ч одоо бэрхээ уул гэдэг энэ баруун урд их сайхан хайрхан би энийг баян үргэн баруун хойш тэр хотог уул гэдэг их модтой нэг хайрхан би тэрэг үргэн үргэн тэнтэл болно. Тэгээ тэнд очно ерөөсө чон гар нь манай тэр Өлзий Баатар хал нохойнууд байна. Нэг сайхан хар гिचээ байдаг байлаа. Хоёр сайхан том бор нохой байлаа. Хоёр бор нохой тэр хар гिचнээс нь гарсан байсан. Тэр чинь одоо 88 9 оны л үе юу л дээ. Тэгээ манай ах нохой гэдэг их өөрөмс гой сургадаг хүн байсан. Ерөөсөө яг өглөө ингээд чинь бид нар чинь уулан суун гэдэг дөрөв мөрөв гэдэл гарна. Харанхуй гарл гарна. Тэгээ ийм даавуу уутанд ингээд шар тусанд юу яасан юм хуурсан гурил ингээд юу ягаад бөрөнхийлөд юу тийцсэн уутанд тийцсэн. Тэгээ ерөөсөө чинь одоо өглөөс эхлээд л өглөө өдөрч юу хахад тэгээд ороод ингээд одоо нэг уулын ам ингээд үргэлээ чинь тэр хооронд нохоос одоо бас нэг өдөржинг ингээд явж болохоор ядарнаад мэ. Тэгэхээр тэр нохонд ерөөсөө тэр нэг хумсны толын нэрээс энэ өндөгний хэрэгтэй нэг ийм шар тустай гурил тэр нохонууд нь бүр сорцсон өдөө битний эм ууж байгаа юм. Тийм аягүй сонь тий. Одоо тэр өдрийн тэжээл болдог байсан юм. Одоогор бодоход бол тийм л байсан юм шиг байна. Тэр үед би өөрөө залуу байсан болохоор энэ ямар учир утгатай юм гэж асууж мэддэггүй. Одоо бодож байхад ер нь бас тэр их л гоё юу байсан байна тий. Тэгээд ингээд анд ингээд явж хахад одоо нохойноос төрүүлээд өөрөө ангаа төрүүлээд харлаа штэ тийм ээ. Тэгэд ерөөсө морин дээр явж байгаа тэр ангийн зүг ингээд гараараа ингэж зангахтал тэр нохой ерөөсө яг тэр эзний гарыг л харна. Яг араас явж байгаа нохой ерөөсө ийшээ ингээд ийшээ хөдөлж байна ийшээ хөдлөхөд ийшээ тий. Тэгсэн агуу тийм нохойг соргодог тийм хүн байлаа. Тэгэд дэжээлэг энэ чинь 5 6 хоног анд явна. Яг хоол нохойныхоо хоолыг ингээд өвлийн юу чинь ямар цас юу яа гэсэн гэх юм биш. Морин дээр ингээд юу ч нохойныхоо хоолыг ганцглаад явдаг юм биш. Гайхалтай тий. Тэр талаар ер нь мэдгүй та нар. Бас гоё госнаас сонсдог. Хүн мэдгүй юм гоё. Өнөөдөр бид нар маш гоё тэр
түүхийн талаас та бас одоо өөрийнхөө залуу үед анх нохоод орж исэн талаас аяхгүй хүмүүсийн өчтөрийн байдлаар харж хаад нэг түүх талаас илүү их сонирхолтой байл. Тэг ер нь тэгээд За би дахиад танилцуулъя. Өнөөдөр их эзний нохоо буюу бид нар анч тайган нохооныхаа холбогдлоо амьд киног тухайн тэр нохооны үүсэл ингээд дамжиж явж байгаа. Түүний нэгэн төлөөлөл болох яалчгүй Хинтээ аймгийн Батноров сум байдаг. Батноров сум бол одоо анч тайган нохоогоор ч гэсэн алдартай маш мундаг хөтлөгч хөтлөгөө байдаг тийм үү? Нохооны ан гэдэг хүмүүс их гарсан. Сүүлийн үед залуучууд аюу их гарч ирсэн байна. Бусад сумыг бол илүү залуучууд гарч ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр бид нар яг баян Батноров сумынхаа яг төвд одоо оё ахыхаа гэрт. За хүмүүс жижиг оё гэхээр нэлээд таних ба тийм ээ. Нохоо тайган хүмүүс энэ хүн бол одоо мөн нохооны хөгжид асар олон хувь нэмэр оруулсан юм хүн байгаа. Тэгээ би өнөөдөр та бүхэндээ энэ хүний жинхэнэ бодитны түүхийг сонсох гэж ирлээ. Мөн дүүнэрийнхаа гоё хийсэн юмнуудыг сонсноо. За ах тэгээд анх энэ анч тайган нохоотой танилцсан түүхээс эхэлчих гоё. За би тэгээд одоо ахыгаа дагаж тэгж анд их явдаг байлаа. Сүүлдээ одоо гэдэг амтэн чи ямар сайхан одоо ер нь зоригтой юм, ямар гоё тийм чадвартай юм гэдгийг одоо тэгээ ахыгаа дагаж явж хараад одоо тэгээ ер нь нохоо гэдэг амтэн ер нь өөрөө тэжээ гэж бод 88 оноос ихтэй одоо тэр ахыхаа нохооноос нэг халтар нохоо авчихсан. Тэ асар гэж нэр өгөөд тэр нохоондоо. Тэгээ миний тэр нохоо би чинь тэр үе чи ерөөсөө нохог одоо нэг нохоо ингээд тэжээгээд авлаа. Энэ нохооны удам огцлыг би төрүүлнэ юу яана гэж ерөөсөө боддгоо. Ерөөсөө тэр нохоо бол үнэхээр одоо нэг гоцгойд хурдан морь гэж үйдэг тийм ээ. Яг тэрэн шиг үнэхээр гойд нохоо байсан. Ороо ингээд чинь би чинь өхрөө хураана гэдэл 3 өнгөрөөгөөд л гөлгөн нохоо шүү дээ миний алтар нохоо шин. Дагуулаад морд нь ерөөсөө би тэр хөтлгөө энэ төр хөтлж мэддэггүй. Тэгээ дагуулаад явж ерөөсө харсад байхад ерөөсө тэр хол ойр хамаахгүй. Ер нь харсад байхад харснаа л аавна. Ороос би 3 4-өөр нь ганцглаад ирдэг гэсэн үнэг. Тэгээ манай аав ч нөгөө тэр үеч бас нэлийн нас өндөр болцсон байсан. Нохог ингэж юу яадгүй маа хүмүүс. Чи хөтлгөөтэй бол. Нохог ингэж харсан газраас нь холоос ерөөсө нохоо яг урам орцсон сурш үзсэн нохоо гэдэг чинь харсан бариас орцсон. Ийм учраас тэр нохоо чинь эзэнгүй сайн нохой тулдаа наадах чинь зүрх нь өгөхгүй байна. Тэрээс ингээд намрын хайлан гарцаг буюу хөнгөрөөгөө үед ингэж олон тавих юм бол над нохоо чинь одоо морир ирэх юм бол богшно. Нэг одоо тийм юу үед бол хайлан гарцагт бол нохоо богших чи яг морь шиг бас тосоо зайлагддаг. Одоо тэр богшоо бас их муухай болдго юм байна л да. Тэгээ аав намайг хөтөлбөртэй болгож байсан. Тэг цагаас хойш би одоо тэр хөтлөөр хүртэл одоо над бидээ одоо үн харуулбал салаа хөтлөөр. Ер нь дээд нь хэдэн нохоо хөтөлтэй? 3 нохоо хөтөлдөг. Би бол 3 нохоо. Бид нэр 3 нохоо хөтлөж бас л хэцүү шттэ. Нохоо чи яг анд сурцсан нохоо чи хөтлөртэй байж байгаа дандаа зүтгэлж явна. Юмны үнээр мөр харна дандаа зүтгэн 3 нохоог яг морин дээр ингээд хөтлөрөөр 3 салаа хөтлөрөөр аваад явна гэдэг бас нилээ явгүй. Би 2 нохоо л хөтлөж явдаг юм. Тэгээ одоо ч хөтлөн л дээ. Би чи одоо ингээд намар 10 сар гээд амралтаа авал тэгээд нохоогооч ирээд л тэгэл энэ дүүнэртэйгээр очил дүүнэртэйгээ цуг тэгэл явна да явдаг да ер нь. Тэг нохоо сайхан. Ер нь анштайг нохоо гэдэг бол өчигдөр бүүвэ би тэр юунд орж байгааг би хараа. Маш гоё юм ярьж байна. Тэр ингэж гон тэр тайг нохоо гэдэг жижигдгүй гэдэг тэр бол яг үний юм байгаа. Би нэг айгүй гоё түүх ярив. Бид нар энэ бэрхий ууланд нэг юу үргэлэг болдго юм а. Тэр чинь энэ бас хол ойроос нилээ хэдэн улсууд нохойт ирдэг байхгүй юу? Энэ Баян хотог юунаас одоо тэр хүмүүс ирсэн юм а. Тэгээд ороо яг нар шингэжсэн энэ бэрхий ууланд майхан гэдэг ингээд зүү хойноос баруун хойноос зүү урагшаа ингээд хошуурсан нэг юм их хянга хат их өндөр юу бэ л дээ. Тэр лүү ингээд нохоо чонд ингээд яг цовж байгаа. Яг тэр дагуулаа явж байгаа нохоо дотор тэр нөгөө Өлзий Батар ах маань тэр төмөргээ жоох одоо ер нь орноос өндөр байх өндөргүй тийм жижигхэн алтар нохоо. Тэр алтар нохоогоо авчаа хар гिचний ороонд ороод үлдчихсэн. Тэгээд тэр алтар нохоогоо аваад араа буруу шуудал цуцсан. Нөгөө ахад маань харагддгүү. Тэгээ яг ингээд нар яг тэр уулын ороор тэр их гоё ерөөс нүднээс бодлоос алдгүй. Тэгээ ингээд яг тэр уулын ороор нохойнууд бүр ожил цовцсон. Чон нэг үүдэн хомрын зайтай явж байгаа. Тэгэхээр манайх тэр юуны майхан гэдэг уулын тэр
дээд одоо баруун зүүн хойд хормыг юу орой дээрээс тэр юу руу тавьж байгаа. Тэ хаар нохоо ердөө цаас ихтэй ч өвлөөс. Тэгэл ерөөсөө зүгээр нэг жоохон хар юм бол очил тэр нохооны чинь тэр өдөр ирдээ зүгээр л ингээд зогсоо юм шиг л очиж. Тэгээ яг тэр чон чуулын орой дээр очисон нөгөө халтар төмөр гэдэг халтар нохоо чон дээр очисон. Тэгээд ердөө чон дээр очиод ердөө нэг тийм алаг юм бодоод доош буучсан. Өнгөрлөө тий. Тэгээд бид нэр очиход тэр уудын бэлд айхтар сол өнхөрөггүй л дээ. Ер нь зүгээр доош ус нийдэж байсан бас. Тэгээ очиход багал зуртан очсон. Тийм мондөг. Тэгэхээр бүүгийн тэр өчигдөр ярьж байгааг сонсоод нэрээ нохоо жижигдгүү гэдэг аргагүй юм шиг бас сэтгэлд орж илээл. Тийм сайхан юутай одоо түүх одоо болж үлдсэн дурсамжууд байна нохойд одоо. За энэ Батнорын сумын маань одоо нохооч дотроос одоо бас их мундаг хүмүүсийн талаар та нэг бас настай өмнө тий. Нэг сайхан хэлээд өгөөч хүмүүст. Манайх ч одоо яг манай энэ Батнороос Жалангийн дэс зүгж өвгөн байлаа. Их олон сайхан хурдан цагаан нохойтой, бор нохойтой. Галан гэж өвгөн байсан. Сайхан бидэртэй хүрэн бор нохой нуттай. За тэгээд хөдөөгүүрээ болохоор ер нь одоо яг энэ сумын төвдөр чинь энэ дээр үеийн өвгцүүл чинь одоо тэгээд нас өндөр болцсон. Тэгээд хүүхд багцаа ороод дагаад ингээд төв рүү орчдөг байсан юм. Тэгээд өвөл болохоор чинь үргэлэг гэдэг чинь асар гоё маш гоё өргөн болдог байлаа шүү дээ. Одоо тэр бэргээд одоо тийм үргэлэг болно. Төдөн цуглана гэхэд л өглөөс чинь тэгээд нар бистүү харанхуугаар очиод юунд очиход л нөгөө сумын төвд чинь олон жил нохоо хөтөлсөн өвгцүүл чинь тэнд байж штэ биднээс төрүүлээд тарсан. Тэгээд л одоо энэ уудыг одоо ингэж үргэн тэгж үргэн гэдэг үргэлгээ чинь бид нарт зохион байгуулад ингээд үргэлэн. За тэр өдрийн тэр үргэлгэнд жоохон буруутаж ан алдсан хүн бол тэр өдөр зөнгөө тэр өвгцүүл загнуулна. Одоо үүдээс нь үг хэлэх хүн байхгүй. Одоо ерөөсөө тэгээ торгуул тэр боолтон суух ямар ч ярих байхгүй. Би одоо бүр тэгж юу яажсэн. Одоо биндрээс би нэг найзаас нэг хөгшөөн саарл гэж явцраад. Одоо энэ сангийн аж ахуйн хазар төвөш гэж их дээр үед нохоо хөтөлж байсан. Бас их тийм хүрэн бор бидэртэй нохойтой өвгөн байсан юм билээ. Сүүл би бас уулзж ирсэн ма тэр өвгөнтэй. Тэр өвгөний нохооны нэг тийм бараг шүтэн байхгүйсэн тийм саарл охин саарл нохоо авцараад. Одоо тэр хотог ууланд очиж үргэлэг хийдэг байхгүй юу? Тэгээд би тэр саарл гिचигээ хөтлөөд өшөөний халтар нохойтой. Тэр халтар нохоо нь ердөө цус үзээгүй. За тэгээд ингээд боолтонд сууж ясан чи гай юу юм ста над руу хоёр цэн гарч ирдэг юм да. Бүр яг миний өөдөөс. Тэгээд би чинь одоо нохоогоор чанд даруулж үзег байсан юм шүү дээ. Тэгэл морин дээр үйсэн яг модны дотор модны шив гэдэг жижиг яг наваа шиглээд л ороод ирд. Тэгэл би өөдөөс нь тосгоолоо. Чоноо чинь гаргаж боолтноос гаргаж тавьдаг. Дандаа урдаас дотор урдаас нь тавьдаг байхгүй юу? Тэг урдаас нь. Тэгээд тосгоолаад тавьсан чинь нөгөө нэг хөгсөн цагаан нохоо чинь газрын уруу яг ийм газрын уруу урд талдын жалганыхаа урдын жидээ айгүй их модтой. Тэгээ боолтонд энэ хойтлоор нөгөө өвгцүүлч одоо намайг яг дуранд ч юм шиг хараа байж байгаа шүү дээ. Тэгээд л одоо нөгөө хоёр нохоогоо би нөгөө соны өөдөөс шил тавь. Нөгөө саар хөгсөн саарад гэж чинь зүгээр хамгийн дөрөнд үржсэн чанар чинь уруу газар ингэж хонгодож явах хүртэл ингэж уршны годор итүүлж гэж унгаа босч ирэхдээ шууд багалаар очдөг байхгүй. Тэнгүүс чинь нөгөө цаанаар үзээгүй би чинь залуу байсан хүн чинь нөгөө хойноос нь залуучууд улсууд руу хөөе миний нохоо чон дарчлаа гэж хашгирчаад эргээ харсан чинь нөгөө шон маань байт. Нохоогоо сэгсэрч яваад гэсэн. Хүний дуу сонссон чон чи ерөөс хэдэнд нохонд орж босдог. Чимээг л багс юм шиг. Чимээг би ердөө тэгэл чимээгээр хараад байж байгаа шүү дээ. За ингээд дөрөвдөөс нөгөө алдсан чон маань модон дотор ороод алга болсон. Би чонч явахгүй нохооч явахгүй ингээд тэгэл нөгөө боолтны өвгцүүл хүрээдэл өдөр зөнгөө загнуулаад нөгөө өвгцүүл чинь одоо тэгэл би нөгөө хоёр нохоогоо хөтлөө явж байгаа намайг одоо нэг тэнд очиж суучих болов уу гэж хэлэх болов уу гэхэд үгүй ой яв чи үргэ одоо тэр өдрийн торгуул ангаа алдсан торгуул гэдэг тийм шийтгэлтэй тийм гоё дурсамжтай бас байдгийн. За өнөөдөр бол маш гоё дурсамжуудыг та бүхэн сонсох болно. За ингээд баяатрас жи бацсан шүү. Батнорын сумын маань залуучууд дондоос би цэгүүг аягүй сайн тань 17 онд бидний анх нөө танаа нөө шар хойш том нохой дээр шагнал авч би нэг ярьцлага авч танаас. Тэгээ цэгүүд тэр үед хүүхдүүд залуучууд дотор бол багт нь орж исэн байх бараг хараад. Тэгээ тэрнээс хойш нэг хөдөлгөөн нохооны журалдаан тэмцээнд
би танаа хард нохойг алтан нохойг аюу харддаг. Тэгээ тэр талаас нохооны талаас маш хөгжилж явж байгаа залуучуудынхаа яриг би сонсохыг хүсэж байна л да тий. За тэгээ сайхан өөр гомдоноор танилцуулаад ер нь нохооны талаар сайхан танилцуулаад ийшээ яараа за. За. Энэ Батнараас майраад энэ Аримбатын цэн зөргөн юм байна. Тэгээд сургууль сурдгийг хайда зундаа. Тэгээд өвөлдөө тэр ирээд нохооноо цуглуулчихна өөр дээр. Тэгээд тэмцэн дээр нохооноо аваачаад. Гэрийнхэн дээр нохоогоо захиад байж. Тэгээд багада ер нь багаас их жоохон багт маа нэг ах нохоо авч өгсөн юм аа. Халтар гөлөг оруулж ирээд унтчихсан чи гэрт авчиж өгöd. Хойноос ирээд. Тэгээд харсан жил их гоё шүү. Тэгээд тэрийгээ тэжигээ ханд нэг 2 гөлөг авцсан. Тэгээд гөлгөндөө туулаа бариад үлдэх нэг 2 байна. Тэгээд өдөө жоохон томорж бол хонь мөнд явж явах чинь хярс байд түгээд гэрийн гадар хярс өмхий өрөн үнэг мөн гэж авчирсан л гэж. Тэгээд дагуулаад явж хат тэр гоё хэлээд гэсэн. Тэгээд тэр маань ч нилээн гоё нөхөө болоод айтайхан болж нэг суманд оруулж иж хэд хэдэн нөхөтэй хориод манай магаах тэр. Мага инх чаргал маа нэг их сайхан нөхөтэй. Тэгээд нэг даахнараас нөхөө аваад. Тэгээд магаах нөхөө хориод нөгөөх маань ч нилээд нөхөтэй цугулсан өвд нь ядраад өвчлээ. Тэгээд төлийг аваад төлнөгээд нэг алтар гөлөг авсан. Тэгээд алдчаад оолсон. Илээ хайж өгч. Тэсэн дээр манаас дүгэн харахад бол их гоё биш шүү. Одоо нэх гоё шүүсэн толгой молгот бол биш. Илээ дөрүүлжин л гот. Энэ нохооны талаар би тайлбарлаж өгье. 2017 онд би дураанаар бичсэн бичлэг байгаа. Тэн дээр хоёрч явж байгаа яг нэг уусгын алдаанд төрүүлээд нэгт ордог тэр халтан нохоо чинь одоо энэ дүүгийн нохоо шүү. Хүмүүст бас сайн тайлбарлаж өгье тий. За тэр нохоог бол яг үндсэн нохооны хэлбэрээр харах бол бас нэг тийм сонин бас өрөм хүчтэй хэлбэртэй нохоо. Тийм шөөгөр мөгрөл биш ш. Багрын нохоо шиг тий. За тийм учраас энэ дүүнэрийг бид нар оролцуулж байгаа шүү. За. Тэ мөчтөр нэг гоё да тэгээд яадаг сүүлээс бас их урттай. Илээ аваас сүүлэндээс аваа сайтаа л байдаг. Үнэг гайж авч байгаа тий. Аа байнг ч бас явахгүй бас. Ер нь хамгийн анхны сонирхолтой залуу хүмүүслөө бас олон жил ан хийцэн болчиход байгаа байхгүй энэ. Олон жил ан хийгээгүй шүү дээ. Тэ? Тэгсэн мэтлээ туршлагатай тоонд байж чи ядаа цэг. За тэгээд анхныхаа барьж сонирхолтой. Яагаад энэ анчтайгаа нөхөд сонирх болсон. Тэр талаараа хоёр гоо сайн ярилцъя. Тэг би чинь нохоог өтөр жоохон махта дөнгөж морь ундаг гэсэн. Маа танигч үргэлэг болно. Өдөө аавыг шалж гал явъя гэж аль сум момгүй аваал явна. Хүнээс сум аавна гэж хоёулаа явна. Тэгчил маа нэг ахын хэдэн нохоо байдаг гэсэн. Нөгөө чи хөгшин нохоо мохон чон сүлдэж иргүүлэл нөгөө бүдүүн нохоо дараа шүү. Тэгж яад нэг хэдэн ийм нохоотой бол гэж бодож байгаа. Хүн адны шаалал хөгшин бүрээгээ хөтлөөд явж нэг олон цог байл. Тэгж л идэг гэсэн. Тэгээ сүултээ гайгүй нохоотой болоод би тэр чинь хацаараа өвөлдөө хичээл амарсаар уулан цууч. Тэгээ хотын тэмцээний уралдаанд очмоноо орлоо. Тэр ч одоо нэг хэдэн жилийн өмнө нэмтэй нэг 2 3 жилийн өмнө нэг уулан цог цугсан хоёлаа. Нохоонотой. Тэгээд өөрөө Манаас чин эрдэнэ гэж юм багий. Одоо яриулна. Тэгээ би тэр чинь хоёлоо уулан цуныг гэрийнхэн дээлж байгаа цуглаж байгаа хэл. Тэгээ уулзаал хөдөөгөр 1 2 хоног бас өөд адил сум дарж айл хэдэн нохоотойгоо сумын нохоо дэгөө жингэлц. Ордоор намдаа 50 гөр намдаа уулан цааж байгаа шиг. Хэдэн нохоотойгоо. За чиний Анаа мой төмрөтрийн чин эрдэн гэдэг. Бид анх Монголын нохоонд орсон маань бол манай нэг хамаатны хавьд давга хурдан нохоотой. Тэгээд тэр хахаас нэг халтар гөлг аваад жижигхэн тэгээд цагаарган сүлтээ жижигхэн 90 халтар авах нохоолсон. Тэгээд тэр маань нэг манай нохооны нэг том цагаан нохоо ш. Тэр хоёрыг гөлгөн цахаас нь эхлүүлээд сурсан нохоонотой цуг явуулаад тэгээд олон цууд хүн дааж явсаар бас ургасан. Тэгээ сүүлдээ ер нь тэр хоёулахнаа дардаг болоод тэгээ би нэг хар нохоо аваад дээр нь 3 нохот ер нь сайн чанаа ирсэн. Ер нь хүмүүс харж байгаа. Яг энэ манай Батнаар сумын залуу одоо тайгчтай хаа. Хоёрын дээр залуу тайгч. Тэгээ энэ залуучууд маань бас чон бариулаад үзсэн. Бүр тий том анхмал барьсан биз дээ. За тэгээд ингээд шилэс барьсан гэж сонирхолтой. Гэхдээ энэ нохоонуудыг сурахын тулд энэ залуучууд маш их гоё зүв явж байгаа гэж би бодод байгаа. Тэгээ өнөөдрийн лайвн дээр бид заавал та хоёрыг оруулахыг хүссэн. Яг л залуучууд маань энэ өв соёлыг маань цааш нь гоё түгээж яваасай. Тэ? Тэгээд одоо харахад залуу гэж байгаа боловч хичнээн чонд барь ёо нохоогоо дараасай. Би ч одоо нэг 10 гарна л баг. Аамаа хөтлөөд нэг бараг 30 чонд дарсан баха. Энэ шүү гайхалтай байхгүй. Чи нэгэд чон алдаг анчтын талаар ярихаар та хэдэн жан алуу гэхээр за тэр жил хоёрыг энэ жил нэгийг гэж ярьдаг байхгүй. Гэтэл залуу хүмүүс 10 чон гэж ярихээр надад аягүй гоё санагдаад байна. За тэр талаараа гоё хөгжлөлт тохиолж ирсэн болоод энэ талаар сонсъё. Одоо хар нохоо маань
нэг гөлөг нохоо байлаа. Тэгээд нөгөө хоёр нохоо давгаас орцсон. Тэгээ би нэг ахтайгаа хүмүүс уул үргэн ихээр нь явсан. Тэгээд Баяуул гэдэг нь урагшина гэдэг хэвгүй. Бас тэгээд тахилтын ингэр гэдэг. Тэр ингэр дээр амтай хич магтгүй гэдэг нэг сурсан нохоо тэгээ бит хоёрыг явуулахгүй. Тэгээ хоёроор нөгөө том цаанахагийн маань зулаахан нөхтөлцсөн. Тэгээд би нөгөө халтар нохоо хар гөлг хоёроо даваалаа явж байгаа байхгүй. Тэгээд яг ингэрээс ингээд дээш өгсдөг жалгаад тий. Яг тэр жалганы хоёр талаар нь явж ирсэн чинь нөгөө тэр дээр яг жалганы яамн дээрээс хоёр амтан бостой. Зулаахан төрөс би одоо хүүхчээс нөгөө нохоогоо тавих байх тий. Уятаа оролцсон. Тэгээд тэгж бол нэг тавьсан. Тэгсэн чинь харин нөгөө цагаан нохоо маань нэг нь очиод дараад авчих. Тэгээд нэг нь цаашаа даваал зугтаа чинь тэгээд нөгөө халтар нохоо очиод хар нохоо очиод тэгээд зодтолтвоо. Өөч нөгөө намар цагийн тэгээд нөгөө хөнгө амт юм гिचий чам. Тэгээд охин амтан тэгэл айгу зодтолт юм бэл. Тэгэл зодтолтол өс. Тэгсэн чинь нөгөө хар гөлөг маань гөлөг байсан. Тэгсэн нөгөө харган дэрлээд ингээд зодтолтоо хөвцөхгүй. Хар гөлөг нь харганыхын доогуур шургаал хазаал. Өс тэр үедээс хөөрхөлсэн. Тэгээ сүүлдээ бол мундаг туршлагатай. Тэгээ сүүлдээ бол ер нь эвгүй амт болсон. Тэр шилүүсний талаар сонирх юм. Яаж га шилүүстэй таарсан? Бид хоёр ингээд нэг том уул идэх хэвгүй. Тэгээ том уулын нэг урд талаар нь явчихад жалга үргэц. Той талаар хүмүүс буун дуу гараад тэр тэгээд машин төмөс яваад байгаа. Урагшаана явцсан байхгүй. Бүр 100 урагшаана. Тэнд нэг ганц гоё ингэрүүдээ. Түрүү нэг нэлээд хоногийн өмнө очиод хэвтлэн баахан мөр өгөхөр нь тийш нь ер нь хэвтчих магадгүй гэдэг. Тэгээ бид хоёр явсан. Тэгэл хоёлаа яриад л холоос одоо дууга чимэг болгоол тэгэл. За би голоор нь явъя. Зиндэгээ дээгүүр нь яв гэж тэгэл. Яг ингэрхэн. Тэгэл би яг ингээл явж байсан чи доогор нөгөө барса миний өвгөн шар хоёр явж байгаа байхгүй. Нохоо шүү тий. Тэгээ хоёр нохоо. Тэгэхээр хүмүүст бор ойлгож байгаа юм байна. Жалгаад байгаа. Тэгээд би яг голоор нь алаг охин хотод явж байсан. Тэндээ миний том хартай дээгүүр явж байсан. Яг ингээл зүүнтэнээс нь яг баран чанаа яг ингээд шовтлал явж байсан чи нэг 90 цоогоор юм хөвтөж чинь алаг охинохоо давкал очсон шууд босоод л. Тэнгүүд алаг охинохоо шууд босонгууд нь буцаа зогтоож байгаа байхгүй. Тэгэл шилүүс нь нөгөө цаашаа ахиж зогтаагаал. Тэгсэн чи араас нь очаар хадсан чи нөгөөтг нь шууд эргэж харангуйтай майчих гээд. Нөгөөдөө ахиж зогтаагаал хуцаал. Алаг охиноо маань одоо гөлөглцсөн байгаа. Тэгээд би зүгээр зураг харж байгаад их шилүүс үлээ тий. Тий. Тэгээ оёхаасаа бас асууя. Оёх чи бас энэ ангийн энэ шилүүсний талаар тий. Ер нь нэг ангийн талын энэ дээр ярьдаг та. Шилүүс ер нь ямар байдгийг, ер нь босоод ангуудаас тий. Том ангуудыг яаж дардгийг нохооны бас онцлог байж болно тий. Тэр талаараа гоё хүмүүс сонирхол бол илүү их сонирхох баха тий. Тэгээ орчин манай энэ ч одоо бас бид анзаардгүй байсан болохоос өмнө ч бас байсл байлгүй яхан. Орчин би нэг хоёр дүүтэйгээ амралтаа очиод энэ баруун хойшоо Батулжит гэдэг нэг хайрхан байдаг. Хуучин их чон хөвддөг. Үүний юутэй анги юутэй газар л та. Тэгээд тэнд явжсэн ороо ер нь бусах тал руу ороод явжсэн. Тэгтэл бид нар гуруулаа дөрвөлээ явсан юм 12 3 нохойтой явж байгаа. Тэгээд тэр Батулжитыг яг араас нь ингээд нөмрөөд би хамгийн баруун хойтлын нэг улаалцсан ургадаг нэг хайзастай жалга байдаг. Тэрийг юу яагаад үгүй тэрэл жалганаас юм гарч магадгүй гэж бодоод тэгээд явж исэн чинь нөгөө хэдмэн яг ингэрээ бариад ингээд самнаад гараад ирэхгүй. Тэгсэн чинь ердөө миний дороос нэг үнийг босоод энэ баруун хойтлын уул руу гараа ивчлээ. Би хоёр нохоо хөтлөөд харуулгүй аваад үлдчихгүй нөгөөдхийн юутай хоёрсна. Тэгээ зүүн хойтлаас нөгөө хэдмэн тогтоо дахиад нэг үнэ гараад ирдэг байхгүй. Тэрэнд намд болоо тавьдгийг нохоогоо. Тэгээд тэнд айгүй бартаатай актер бартаатай юу л дээ. Тэгээд тэрэн дээр хөөцөлцөр гоод нөгөө үнгээ зүү хойш нь давуулаад нөгөө хэдмэн нэг юуны хаараас гараа ивчлээ. Нөгөө хэдэн дүүнер маань. Тэгэхээр би нэг баруун урагшаа давсан хүний хойноос хоёр нохоогоо дуудчихад гараад очсон. Үнэг мэнч байдгүй. Тэгсэн ердөө уулан дээгүүр нь даваад гараад очсон. Цаана 7-8 адуу байсан. Гинтг үргэдгийг. Тэгэхээр одоо надаас үргэн гэж би бүр ил гараад очсон юм чи юунес үргэдэг юм бол гээд буугаад орсон чи ердөө нэг адууны чи богсонд нэг амтан давхиж явна. Чон л одоо үнэг л биш. Нилээн том тийм саарлаа. Тэгэхээр наанаас нь мордоод давхиж очсон. Тэгсэн шид үс. Бүр томоо бүр бүдүүн шил үс. Тэгээ би энэ өмнөгөөс нэг найзаас авсан нэг алдар нохоо одоо ч энэ хойно манай дүүд үйд. Тэр алдар нохоо юу шууд араас нь юун дээрс бөксөн дээрс нь ингээд
мордоод ингээ зоон дээрс нь 100-аад авдаг шүү. Их зөрөгтэй л нохолтой. Тэгсэн ердөө нэг шилүүч чи шууд буруутлагын урд төлөөр ингэж базаад л урдаа автраа тавьдаг. Ганцхан ердөө ингээл баацхад л нохоо ердөө урмаагаад л урд нэрж л. Айгуус том шилүүсэн. За тэгээд нөгөө хоёр нохоо манай ойрцдгөө. Одоо хаяал нэг хараас нь орч чаддаг. Одоо морин дээрээс чулуу аваад чулуудаа нөгөө бас нэг амтын болохоор хүн ашиглаад юу байгаа тоороос хүнээс жоохон юу яаж дөөлж ийн лээ те. Тэгээд уудынх нь зүү хажууг нэрвэл одоо нөгөө хэдрүүг зөвхүүлэг санаастай хоёр нохоотойгоо альбад одоо тэгээд нэг ер нь актер тийм дахил гэж байдгүй юм тийш шүү шилүүсч юм. Эвгүй мэн те шилүүс. Ер нь Хоёр бас нэг зөрөгтэй тэр шилүүсийг бас барьсан бас те. Тэгчээр нэг гөлгөс нохоо. Нэг 3 догноход байсан манай ээж нь. Хоорондоо задлалтаа дагуулсан. Гурлаа доол юм. 3 нохоо дагуулсан. Тэгэл өөдөө охин нохоо эргүүлээд араас нь хатцаад тогтаачих. Тэгжид нөгөө хоёр том хөшин шар нь миний барсаа доор явж ихгүй жалганы ямд. Тэгтэл би дээгүүр хар нохоотой явж итэл өртөө. Нөгөө охин нохоо эргүүлж ил доороос хоёр нохоо дахиад иртэл нөгөө шилүүч нохоо шүү эргээл харчих юм чинь. Тоод ч юм бэ нохоо мохоо гэх. Явж иж бодохгүй шүү. Тэгтэл өртөө юм үзээгүй ч гэсэн чинээгийн маань хар гэлэг. Нилээн томхож гэлэгэр нь. Очоод өртөө хашиг дартий. Тэгтэл нөгөө манай хоёр бүдэн нохоо чинь багаар зарна харахгүй яхад. Тэр мэдгүй нохоо болохоор шууд орчих те. тий тэгжлээ л та. Тэрээс том л доо юм зориг мөрөч. За ингээд бид нар гоё түүх яриад бас хүмүүс сонирхож байгаа. Тэгэд би өнөөдөр норон одоо сум маань бас нохооныхоо хувьд онцлог юу вэ? Тийм ээ? Мөн одоо энэ нохоо хөдөлтөг хүмүүс хэр олон байдгийг мөн одоо бас домог хууч ярианы талаарч гэдэг юм уу те? Бас энэ баримт кинод оруулахад хэрэгцээтэй бас юмнуудын жижиг байгаасаа л гэж би бодоод байгаа. Тэр талаас та надад бас нэг ялгуулаач. За тайг нохооны онцлог гэдэг бол яг ер нь их эрэмбий дайчин анч хоточ их эзэнтэй нөхөрсөг ээлтэй их уян зөөл нэг яг юу нэг зан аашийн хувьд бол ийм амтан байдгийг нохоо гэдэг анч тайг нохоо маань манайд бол одоо ер нь нохоо сонирхож байгаа. Одоо миний насны бас эдэт хүмүүс байна. Зарим ажилтны төрөлтэй гэдэг энэ төвдөг ус алга. Одоо мага буюу их жаргал гэдэг миний найз ноход их дуртай. Одоо ёстой насаараа нохоо яаж байгаа. Манай магагийн ганц онцлог гэдгийг. Гөлгийг нохоо ер нь том болоод ер нь ямар шиг нохоо болох вэ? Сайн нохоо муу нохоог бол гөлгөнд нь бол харин мэднэ. Ер нь хэлэндээ нэг 5 гүд гэж яхад эн чин дараа илүү нохоо энэ болонтой гэхэд бол ер нь яг л магийг хийснээр байна шүү. Бас нэг хүний нэг тийм мэддэг бас нэг онцлог байна тийм ээ. Энэ шинждэг чадвар нохоо гэдэг маань ер нь тэгээд бас л мортэл адилхан хэв шинжтэй. Морийг хүн яаж шинждэг вэ? Нохоог хүн адилхан. Нохоож одоо бас тийм час мөч тэгээд одоо тэгээд чих толгой. Одоо чинь сүүлийн үе залуучууд нохоог одоо дэндүү гоё юм шиг болгох гэдэл тийм ээ. Одоо хэв загварыг нь өөрчлөхөд одоо бүр нэг тийм урт сүлтэй нохоо одоо тийм шөвгөр хөвсөртэй том чихтэй нохоо гоё гэж боддог. Нохоог одоо бас тийм айгу гоё талаас нь их хөөсөлдөг. Яг зоод энийг талын үзэсгэлэн чиглэл бас тийм. Яг одоо энэ дээр бас нэг алдаа байж болно, онооч байж болно. Энийг л одоо цаг хугацаа харуулах байх. Ер нь анч хүний хувьд нохооны ер нь алийг сонгож явдаг. Ер нь одоо нохооны талаар бол нохоог бол би яг өөрийнхөө хувьд тийм өөрийнхөө хувьд би бол нохоог үлээрээс гөлгөндөө айгүй тийм элбэг арьстай. Гөлөгч нь одоо ингээд яг нүдэ ихээ өмнө ингээд нүүрлөгөө очиргүй юм үрчилсэн юутэй тийм ээ. Арьс их элбэг султай тийм ер нь их зузаан тийм л гөлгөл одоо ер нь том болсон хойно их аятайхан нохоо болдго юм болов гэж. Ер нь манай ах нар манай аав энэ төр ч нохоо анх гөлөг байхад нь ер нь энд л арай дээр нохоо болно тал гэдэг. Би одоо тэр л гормоор явдаг. Үнэхээс бас хараад байхад үнэн ч юм болов гэж харагддаг шүү дээ. Манай хоёр ах маань ер нь хэдэн жилийн анч тайг нохоо ер нь хөдлөө. Туршлагынхаа талаар та нэг хэлээд гэж. Наад би чинь 87 он сэргээс ирсэн. 88 он одоо тий 88 оноос эхэлж би ахасаа тэр халтар гөлгийг авчил нохоо хөтлж эхэлсэн дээ. За хэдэн жил гэсэн үг. Тий 88 он гэдэг чинь 98 2000 одоо чинь бараг 30 гаруй 40 жил болж байна. Тий. За ингээд одоо миний хувьд болохоор Монголын үнэн чанд нохоо сонирхчдын холбоо тэргүүнээр ажилладаг.
Манайх бол нийгэм үйлчлэгийн төрийн бас байгууллага байдаг. Тэгээд энэ нохооны төлөө маш их үйл ажиллагаа хийж байгаа хүмүүсийг судлаад тухайн хүмүүсээ бид нар бас алдаршуулах үйл ажиллагаа явуулдаг юм аа. Тэгээд бид нэр Монголын анч тайган нохойг төлөө хоёргүй сэтгэл гаргаж шин сэтгэлээсээ ямар нэгэн байдлаар өөрийн амьдралаар явдаг хүмүүстэй одоо бид шагнадаг аль бисны шагнал байдаг. Тэгээд тэр шагналыг бид нар Батноров сумынхаа ой ахта шагнахаар бид нар бэлдэж ирсэн байгаа. Тэгээд энэ шагнал нь бол ямар учиртай юм бэ гэхээр за мэдээ шаглаад. Монголын одоо нийт тайга сонирхчдын хэмжээнд 4 хүнийг шагнах юм. За эхний хүн маань Баяадраг сумын яриад Бүүбатар гэдэг хүн шагнасан. За дараагийн шагнал нь бол тань дээр хийж байгаа маа. За энэ нараа цэрэн дөрж явагтай Монголын нохой сонирхчдын түүхэн зүйнтэй хувь нэмэр оруулсан үнэлэн Монголын нохой сонирхчд үн чанд холбооны тэргүүн дээд шагнал үнэн чанд одог тэмдгээр шагнаж үнэлэх боллоо. Тэгээ ингээд албаасаар би 39 дэх хүн буюу таны мэдэх үе одоо нохой сонирхчдын одоо би 25 үйлдвэрийн нохойн дотор одоо таны мэдэх үйл ажиллагаа бол одоо хамгийн олон нохойны талаар зүү хийсэн хүмүүсийг алдаршуулах юм ном хийж байгаа. Бас. За дээрэс нь анч тайган нохой буюу их эзний нохой нэрт одоо өв соёлын хамгаалах чиглэлээр бид баримт кино хийж байгаа. Энэ үйл ажиллагаанд та үн нэмэр оруулахаас гадна үүнээс хойш тайган нохойтой холбоотой тэмцээн оролдоонд биднээс зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд та шүүгчээр зөвлөхөөр бидний хүндэт гишүүнээр гэж оролцох эрхийг аль бисаар танд өгч байгаа маа гэсэн үг. Тэгэхээр тайган нохойтой холбоотой тэмцээн болох юм бол Батноров сумаас манай холбооноос зохион байгуулж байгаа бүх ажиллагаанд та шүүгчээр оролцох юм байна. Таны зардал бүх юм бид өөрсдөөсөө гаргаад тухайн тэмцээн болох газар таныг дандаа өрөх болно гэсэн үг. Тэгээд Монгол тайгыг 4 үнээр бид нар аль бисаар шүүлэхээр болж байгаа. Тэгээд энэ үнэ 2 дахь нь 5 болж байгаа шүү. За энэ нэгэд. За тэгээд энэ бол одоо одон байгаа. Энэ одон. Энэ одон бол нөгөө нэг ямар нэгэн хүн чинь юу хийж бүтээсэн юмтай бас хүмүүст өгөх үр дүнтэй үйл ажиллагаа болж олон хүндний одоо нэгсдээ судалгаагаар таныг тодруулсан байна гэсэн үг. Тэгээ танд энэ одонг бид нар аль бисаар шагнаж байгаа маа. За баяр хүргэе бүгдээрээ. За энэ адаг зөвлөгч. Энэ олон хүмүүс үзэж байгаа юм дээр би баталгаа болгож өгч байгаа. Яг тэгвэл энэ хүн нохооны хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлээд та аль бие усны манай тайган нохоонд зөвлөгөө өгөх. Мөн тайган нохойтой холбоотой залуучуудыг сургууль хүмүүжүүлэх үүргийг гэсэн шүү. За хатагаар үлдэхгүй. За ингээд Батноров сумаас маань хамгийн анхны тайган нохойн хөгжилд хувь нэмэр оруулсан үн чад одонгийн эзэн тодорлоо. Танаас ямар санагдаж байна? Энэ хүн амьдралынхаа 40 жилийг нохооны төлөө зарцуулсан байна шүү дээ, тий? Тэгээ энэ хүн хоёргүй сэтгэлээр явсан байна. Тэгээд бид нар өнөөдөр өөрсдөө гэрт нэрж энэ хүн шагналыг нэг өгсөндөө тодруулаад энэ хүн бол одоо нохооны төлөө их юм хийсэн юм байна. Энэ залуучууд ч гэсэн урам өх үүднээс одоо ингээд энэ хүнд туршлага байна. Энэ хүний зөвлөмжөөр энэ залуучууд маань сайхан хүмүүжээд энэ өв соёлоо улам гоё дэлгэрүүлж нохооны үн цэнийг хадгалгаасай гэж бодож байгаа. За таны үг гэсэн. За баярлалаа. За тэгэхэд өвдөөс сонсчихсан Монгол тайган нохойг өсөөдөөс нь дэлгэрүүлж тийм олон түмэн түгэж дүүнэстэй соёлоо болон одоо энэ цог яваа энэ хоёр дүүд маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан өв соёл гэдэг нь хязээс түүхэнд мартагдахааргүй тийм ээ. Мартагдаагүй явсаар өдийг хүрсэн. Энийг мөн цааш нь түгээ олон түгэж ийм сайхан ажлыг хийж яваа. Мөн миний энэ тайган нохой одоо сонирхож өдий зэрэгтэй одоо олон жил явсан миний сэтгэлийг үеийнхэн шагнал юу өгсөнд их баярлалаа. Тэгээд өнөөдрийн ажил өөдрөг аян зам нь шулуун шудраг байгаасаа гэж өрөөё. Тэгээд холбоотой сайхан ажиллацгаая. Тэгээд өнөөртөө их баярлалаа. Тэгээд Монгол тайган нохой гэдэг маань ер нь зөвхөн Монголд биш дэлхийн түмэнд одоо ингээд харуул таниулж чадах юм бол одоо тэгээд бид бүхэн болонд одоо та бүхний тийм ээ зорьсон зорилго одоо тэгээд биелж ийн л гэж бодож байна. Маш гоё санагдаж байна. Дүүнэр нь ахтаа зориулж гоё биелэх юм байна. Ямар санагдаж гоё шүү дээ. Гоё энэ тайган нохойн талаараа сайхан яа. Одоо хөгжүүлэх гэдэг юм явж байгаа зөв юм хийж байгаа хүмүүс. Одоо ингээл манай энэ оёх магах гэж нохой таахнаас бид хэд чинь нохойг болчих нохой гэл. Энэдээсээ нохой аваад хийчихэл энэдээгээ дагаал. Хүн амьтан таньдаг болоо тэгэл явж байна да. Яг нь нохойтой холбогдлоо ямар нэгэн үйл ажиллагаа мэдээж явуулдаг олон холбоотууд байгаа. Гэхдээ манай холбооны нийгэм үйлчлэг төрийн бас бол цорын газар байдаг. Бусад холбоотууд ихэвчлэн гишүүдэд
зохиосод. Бидний нийгмийн зүгээс юу гэвэл нийгмийнхаа хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд үнэн зөв мэдээлэл бүхий хүмүүсийг үнэн зөв мэдээллийг нохоос оршид өгөхийн тулд зөв хүмүүсээ сонгож ол тэр хүмүүсээ алдаршуулах олон нийтэд таниулах үйл ажиллагааг энэ цуурл байдлаар явуулж байгаа. За ингээд анчтайг нохооны одоо хоёр дахь хүн бол та боллоо. Нэг өсөндөө энд ямар нэгэн уралдаан тэмцээн зохиогдох юм бол хүндэт шүүгчээр та шууд оролцох хэрэгтэй. Мөн одоо энэ та сонирхож байгаа залуучуудаа зориулсан ямар нэгэн ивэнтүүд арга хэмжээ зохион байгуулахад та удирдах бидний өмнөөс энэ хүмүүс зориулж биднээс явж байгаа бас та тусалж дэмжиж энэ залуучуудыг одоо дэмжих үйл ажиллагааг хийгээсэй гэж бид. Тэгээ энэ хүү шагналыг бол бид нар яасан бэ гэхээр хүн нэгээд ямар нэгэн салбар гэж байх хэрэгтэй байхгүй. Яг нь хөдөө аж ахуйн салбарын чиглэлийн хүмүүс шүү дээ бид нар. Гэхдээ бид нар өөрсдийнхөө дотор холбоо болон клубийнхаа үйл ажиллагаанд өөрсдөө үнэлэгдсэн байх хэрэгтэй. Тэгж байгаа дараагийнхаа шатанд ордог ийм систем байдаг. Энэ системийн дагуу бид нар яагаад анч тайгнах гэж сонирхсан юм бэ гэдэг талаар би бас нэг төр зурныг хүмүүст нэг яриад тагтах. Монголын их эзэнт гүрний түүхэн гавьяа байгуулсан Зэрэг хайрмын хамгийн том зохион байгуулалтын нэгж болж байсан анч тайгнахоо талаар бидний одоо хийж байгаа энэ үйл ажиллагаа бол нэг өнөөдөр ингэж хийгдэг юм аа. Энэ олон хүмүүсийн нүр хөдөлмөр эдрийн хийсэн үйл ажиллагаанаар судалгаа хийж гадаад дотоодын судалгаануудаар тулгуурлаж чад анч тайгнахоо бол Монголын алтан уургийн үнд өв юм байна. Бит бус өв шүү дээ. Өв дэлхийд битгий хэл одоо дэлхийнхэн сонирхоод байгаа боловч хаана байгааг нь мэдэхгүйсэн цовын ганц нохоо энд байсан юм аа. Гэдгийг л одоо нотолж бид нар энэхүү барьд. Тэгээ манай барилт киноны зураг авалтууд маргааш аль биесээр үргэлжилнэ. Мэдээж та бүхнээсээ бид нар асуултууд авах зураг авалтууд маань хийгдэх болно. За тэгээд сая үзсэн хүмүүс бол харж байгаа бид нар их эзний нохоо буюу Монгол анчны нохоог дэлхийд таниулах хамгийн том ажил маань эхлээд явагдаж байгаа маа. За ингээд бидний үйл ажиллагаа та бүхэн оролцож байгаа. За ингээд цаашлаа төр зур би нэг ихсэг гой сонирхолтой яриаг тасалчих шиг боллоо. Ингээд нохоотой холбогдолтой маш гоё тэмцэл татсан түүхүүдийг бүгдээ нэг сайхан ярьчих уу. Яг л бусад юу барилт киногаараа хүмүүс хэрэг те. Тэгөө. За тэг. За Монгол нохоо одоо нэр гурван дүүгийн хувьд л нэрээ маш мундаг ажил хийж явна. Бид бүхнийг тийм бас энэ лайв хийж олон түмэнд таниулж харуулна гэдэг маань тийм ээ. Бас сум орнот төлөөлж энэ хүмүүс одоо зарим нэгэн таних хүмүүс уу танихгүй хүмүүс уу тийм ээ. Бас энэ нохоо төлөө бас сэтгэл гаргаж хоёргүй сэтгэлээр явдаг юм байна гэдэг олон түмэн түүгэж чад өндөртэй их баярлж байна. Ер нь нохоо гэдэг маань бол ер нь яриад байх юм бол одоо ер нь тэгээ дуусахгүй ер нь нохооны түүх юу гэдэг чинь миний одоо тэр Аюурын Өлзийбаатар гэдэг ах маань нэг согооно гэдэг нэг шилцэн хар гэж чинь Баяадраас авчирч ирсэн. Баяадар маань ер нь бас тэгж одоо бодож байхад ер нь бас 80 хэд онд нохой сайтилсан газар байсан байгаа. Тэгээ баг энэ манай бүү мөгийн ч нохооных байсан болоо тэр одоо чум яг хинээс авчирч ирсэн ч гэж асууж байгаагүй. Тэгээ тэр юусэн ан үзээгүй нохоо гэхэд 9 жилээ ч хоноо орж ирсэн. Манай хахад бол нэр бүр тийм нэг ангийн тэнгэртэй тийм хүн байсан шүү. Согооно гэдэг янзын сайхан алг гэчээ. Тэгээд тэр жилээ гөлөглөөд өгцсөн ба тэр нохоо. Тэрний удам судрын бас нэг хэдэн сайхан тийм алаг нохоо бас манай суманд гарч ирж ирсэн. Тэгээд сүүлдээ бас л сонирх хүмүүс байхгүй болохоор тэгээд болохоор ер нь нохоо тэгээд ер нь тэр нохооны өгсөл бас юу яасан зөөрчсөн. Тэгээд бид тэр Өлзийбаатар ахыхаа нохооноос тэр хар гिचнийх нь удам өгсөлийг одоо болтой хадгалж явдаг. Миний хөгшийн хар нохоо гэж жингэр одоо энэ хөдөө байгаа та нар уулын ийшээ явахдаа божоотой уулзч болно. Өөрөө бид нар газрыг яагаад өгөх вэ? Тий. Би ч өөрөө газар мэдэхгүй ш таах минь. Дээрээс ингээд таныг бол 17 онд би тэр нохоотой байх чи хараад дээлтэй байх чи хараад энэ хүн баныг нохоод иж тэгээ судлаад өдөр үзээ явчих. Дүүнэр болохоор ч нэг байнга фэйсбүүкээр хатчих бид нар. Тэнд байна, энд байна гэх тээ. Энэ хоёр чигээд анчин болоод мундаг болоод ирэхээр яах хэрэг одоо бид нар хүртэл ирж үзэх. Сонирхолтой татаад байна шүү. Би ч одоо нохоо олон жил тижсэн ч гэсэн хизээч нохоогоор чон барилж үзээгүй шүү дээ. Бас. Яг тийм завч байхгүй. Тийм ээ. Тэгэхээр амьдрал дээр бид нар бас бүүн бас маргааш сайхан юм таарал те. Бас нэг гоё үзэл санаа байна. За дүүнэр нэг яг энэ өөрсдөө бас нэг тохиолдож хөгжлийн явдлаас яриад өгөө. Яг нохооны холбогдлын юм хөдөр барилт киноныхаа юм дээр ярих учраас одоо бол гоё энэ хүмүүс сонирхол татгууднаас нохооныхаа чанарын талаар энэ нохоог яагаад бол өксөж тижээг болсон юм тийм ээ. Энэ талаар
Ягаад энэ нохоос алдгүй юм? Энэ нохоо нь одоо юу л дээ хөдөөний малчин ард иргэдэд бол ер нь их зөгцсөн нохой. Тэгээд хүн морьтой юутэй явж исэн малын цагаат дээр явж байгаад нэг хоцорч үлдээд байхгүй. Хотоо маань бол маань чинь тэгэд аваад явхад ан гөрөө хийхэд сонирхолтой тэгээд сайхан эзүүнээ баясах чинь. Сайхан болох. Тэгээд ер нь тайган нохонд ер нь яваад байд. Ер нь тэгээд нэг тэжээл мэжээлч ер нь тайган нохоч ер нь хээрээрээ. Ер нь нэг ахтар байшин юм төр тэжээгдэл ер нь ус мөс нэг ургах шүү тэгээд улам хариуг л болоод байна. Тэгээд гадаа байгаад ах юм бол тэр тэгээд ер нь өөрсдөө цаанаас л их дархлаа нэг сайтай байдیں۔ Хөдөөний ер нь хүмүүст ер нь их зөгцсөн нохонод. Тэгээд бид тэр чинь ер нь хаяа айдаас амралт заавал гараад ер нь уурлал нохонотойгоо явчихна. Тэгээд нэг тэр уршаа би нэг эднийх рүү очиод итээр явсан. Чинийгээр очиод. Тэгэхдээ би тэр эхний өдөр явбал маань тэр их үнэгнүүдийг гээд андгаа хийсэн. Амтэн ч гэсэн эн чинь тэр чинь нилээх амтаа алдсан. Бас тэр аваар үргээсэн ч ер нь гарахаагүй байсан дөө. Тэгээд нэг хойно бас нэг үнэг байгаа яриад л тэгж жаал ердээд очилэр яг л байж байна. Тэгэхдээ ердөө ламаг доогуур нь жалганыхаа доогуур орхил би ортол ердөө манай энэ ч дээгүүр яваад тэр үнэг нь хойгоор гарчиж. Яг ердөө мэдчих тийм л ердөө антгаа хийсэн үнэгээд. Тэгэхдээ дээгүүр нь эдний хэдэн хотоогоо очил би нөгөө талаас нь хачил. Жалгар руу ам тал явлаа нөгөө үнэгээ хөглөө. Тэгэхдээ араас нь нохонод би тэр нэг арай чамаа даваад очил. Нилийн цаа нохонод нь тулж шүүгэн. Тэгээ нөгөө үнэгээ нүхэнд орчлоо. Тэгээ би тэр очиод араас нүхэн яг жоохон нүхэнд орчод байгаа. Тэгэл авчих юм гэлээ нохоо ингээл уурлаа татаад авчих юм гэл жоохон модонд ингээл уяа очдөг байхгүй. Хатангууд модын мань хатчих. Тэгэл хоёлаа өвлөс даарж байгаа. Нөгөөхийг алчих гал хоёлаа үзэл. Нараас нь хоёлаа арай хагалчих юм гэл нөхөн арай яачихгүй норхгүй хөлдөг газар хад маттай. Тэгээд хэдэн нохоо арай орох багтахгүй. Тэгж тэгээ нөгөө нэг зовоож байгаа нэг авч илээ. Хоёлаа нэг үзэж идчихлээ. За та нохоонуудын хаанхын хөгжлийн ямар нохоод вэ? Ер нь ихэнх нь манай сумын одоо энэ магах оёх хоёрын малын нохонууд өгчлөө одоо. Эднээс л одоо нохооч бол явж штэ. Одоо өөр нохоо могоос сэлгэх мэлгэх одоо цус олдуулах талаар хоёрын талаар ер нь юу баримталж байна? Одоохондоо энэ би одоо нориулангаас нэг охин шар гүлэг авчирчаад байгаа. Холдоос үү? Тэгээ одоо уул нэг сайхан 90 нохотой болд юм уу гэд охин хогоо холоос аваад тэгээ ахаад нэг 90 нохоо олж авдаг юм байна. Ер нь оёха энэ нохооныхаа нийллэг юм хорой талаар ер нь та нар яаж зохицуулдаг гэсэн юм бэ? Штэ нохооны ороог ингэж хүмүүс юу яагаад гэдэг нохооны ороо орохоор ерөөс ингээд нохоо цуглахаар нохоотой цугласдаг гэж ойлгодог. Нохооны ороо орно гэдэг чинь эхлээд одоо бас ороо орох шинжтэй болоод ирэхэд нохооны чинь цугларч байгаа. Тэр нохоо одоо малаар ирэх юм бол одоо ингэ бөкс нь хөөдөг штэ нохоо. Тэгж ирж болох уу юу? Болно. Энэ бол ерөөсөө бидний нэг энэ бол нэвтрүүлэг биш. Баримтад нэвтрүүлэгт зориулсан зүгээр энгийн чөлөөлж ярилцлагууд явагдаж байгаа. За тэгвэл нохооны яг ингээд ороо орох яг шинж тэмдэг анх хэлээс болохоор чинь нохооны чинь бөкснөөс ингээд цус гардаг шүү дээ. Цус шүүрээд ингээд бөксөн пимбэгээд хөөгөөд яг тэр хөндөр байгаа үед бол нохоотой ерөөсөө цуглддаггүй. Тэр хөндөр гараад нэг цус сингэрээд усуулаад ирэх ямар ч хөндөргүй болоод ирэхээр нохоотой цуглддаг. Нохоог бол би нохоотой ер нь 2 жилүү цуглуулдаг. Тэгээд л ердөө тас шууд харчдаг. Хөлөн бөөрөөс би одоо нэг уржин жил тийм ээ. Хөлөн бөөрөөс очиж цагаан нохоо авторт нохоотойгоо орж байлаа. Өмнгөөс нэг алтар нохоо өөрөө явж орж байлаа. Энэ өвөл нохоо явж чаддаг бүр аймар цаснаар шинэ дүүгэнтэй бүр суун барин ёстой. Машинтай нохоогоо хийж охин нохоогоо цаас ухан барин очиж энэ шинэ дүүтэй очиж нохоогоо орчиад. Тэгээд ирсэн. Ер нь нийлгэний хувьд бол хүмүүс ярьдаг бол хит олон гөлгнөөс илүү их чанартай зөвхөн гөлгөнд ирээ гэдэг шиг тийм ээ. Тэгээд нийлгэний хувьд бол 2 удаа нийлгээд бас тэр хэл авахгүй магадaltaй шүү. Тийм үү? Хэцүү шүү дээ. Яг нөгөө цагийн тохироогүй. Яг үе тийм ээ. Яг үн тийм биш болно тий. Тийм болно тийм гарна. Гэтэ би айгүй гоё надад санагдсан. Яг тэгвэл манай энэ анч тайгнахаас өнөхөн дижиж байгаа хүмүүс гөлгийг хит олон гаргаж хүнд их 8-аас илүү
тэрний гадлаа явдаг надад их таалагддаг. Одоо энэ нохооны үнгүүд гэдэг юм бас аюу хөө шүү дээ. Ер нь уршин үнтэй нохоо байсан бэ? Таны хөдөлж бодлож авчихсан юм уу? Байлгүй яах юм. Би ч нохоог гэсэн мороор авчихсан. Одоо манайхан чи атан тэмээгээр авчихсан хүн би. Дуурын бас сайхан гэж залуу. Баян утгийн бор халзан нохоо тийм хөгсаар бор халзан нохоог атан тэмээгээр авчихсан. Тийм түүхтэй одоо миний үеийн хүн байна да. Одоо юунд амьдарч байгаа. Манай тэр Аюурын Үлзий Батар гэдэг яг хол шууд мороор л авдаг гэсэн юм. Ер нь сайн нохоо чинь мороор л дамжигддаг шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь энэ тайган нохооны судалгаан дээр бид барьж гэрийн судалгаан дээр үзэж байхад эртээр үес нэг хурдан нохоо хурдан мороор нэг савн төрдөг юм юутэй байсан. Дайн тулааны үед ч гэсэн тухайн тэр нохоогоо гүйцэтгэж чаддаг дааг байж морь бол тэр нохоогоо авч явдаг. Тэгээд энэ морины нэг хурдны хэлбэр хүртэл нохоондоо өвлөгдөө үлдсэн байдаг. Тэгээд тэр нохоог ямар нэгэн байдлаар ингэж хүндэгэ татвар өгөхгүйгээр юбэр арга язсан үед бол заавал хурдан мороор сольж ингэж яадаг том байсан юм бэл. Сонир байгаа шүү те. Сайн. Би тэгж хөдөлж авчихсан түүхийг зөндөөл харж байсан. Энэ бүү ах бүр 9 мороор 9 нохоо хөдөлж авсан биз. Тэгээд үхэр зүгээр хойно ямаага мамаа гэдрээ сольж мэс юм бол замбраг бол болчиход яа л та. тэр бол зөндөөлтэй. Тэгэхээр би нэг одооны залуучууд хэлж байгаа. Энэ нохоо маань түүхийгээ хувьд мөн цэнтэй нохоо юм байна шүү. Бас тэгж нэг 100 мянга 200 мянгаар зараад идэг гүлэг бас биш тийм ээ. Тэгдэг яхаа. Ер нь нохоо яаж энэ амчин болгох явуулъя. Энэ талаар тань хэлж. Нохоо л ер нь яхаа. Ер нь тайга нохоо анч тайга нохоо маань энэ угаасаа ген болдгоо. Ер нь анд өрөөсөө бүр тийм нэг сонирхолтой төрөмлөөс ер нь бид бол ихэвчлэн сурсан эцгийн үеийн эхийн дагуулж анзаардаг шинэ нохоог бол тий. Ер нь тэгээд эхийгээ дагж анз орч байгаа нохоо бол эх нь бол аяанда заагаад бараг л хадсан газараас наадсан шүү дээ нохоо гэдэг чинь ухаантай юм чинь. Ер нь тийм. Би нэг сонин түүх ярэ. За. 8 онд одоо тэр ахаасаа тэр нохоо авчаад ийд хорхоо нэг наамар маа тэр чинь. Тэгээд тэр үе чинь нөгөө нэгдэлтэй байсан захиргаалттай үе мал нөгөө охин хураг одоо хойно энэ жилийн төлийг намар одоо юу төлөг болохын өмнө суурилдаг байлаа шүү дээ. Тэгээ би нөгөө 300 гараа эр хураг авчаад ганц гэрээрээ энэ бэрхээс баруун хойш нутгалж исэн чинь миний нэг хур ах байдаг бэрхэд 39 жолооч бас аюугүй амт дуртай мегамарж үгээд. Тэгээ тэр ах маань урд өдөр би адуун жуужгаад орохгүй юу. Мега ахтгаар ороод хоёул маргааш энэ баруугаар гүн далаа уртаар жоохон үнэг харъя. Нохоогоо аваад хүрээ дээрээ гээд. Тэгээ манай тэр мега ахт нэг одоо казакууд манайхаас нэг мэдэн шүү дээ. Одоо манайхад байсан суурьчсан казакууд чинь нэг нутаг усан Казахстан явна гэд нүүцгээс. Тэгэхэд хурал хааны цагаан нохоо салвак гэдэг нэг тэг олон ханширтай цагаан нохоо нутаг дээр үлдээгээд нүгөө өвчихгүй юу. Тэгээ өөрхий тэр нохоо ингээд нөгөө гэр нь яваад өгсөн. Тэгээ нутаг дээр уйлаад идэг. Тэгээ мега ах тэрийг очиод аваад ирч. Сайхан нохоо нь бол хачин сайхан нохоо. За тэгээ би өглөө хоньо баруун урсна гаргацаад хонь дээр суунд орондаа суужсэн чинь урдаас 2 цагаан нохоо дагаалаад кале өөр үрсэн. Мега хэдэ шүү. Тэгэл яг над дээр ирээд л бууссан. Би ч бууч юм дорндоод ирсэн. Мега яг ирээд л буутал хонь зүүн уртаас хуйлраад л үргээ өвчтгий. Тэгээ юу болдгоо тэгээд л хоёул босоод харсан чинь нөгөө казакын цагаан нохоо чинь хонь дотор маань ороод л нэг хонь багал зурдаад л авлаа шүү. Нохоо давлаа. Оо за. Тэнгүүт мордоод давхидгий. Хоёул очоод хөөгөөд л гэсэн чинь нөгөө тэжүүр нохоо чинь нөгөө хоньд орцоор ерөөсөө салдггүй. Тэгээ ерд 2 хонь 2 ямаа барилчихдээ. Зүгээр сэргээвч. Сэлгээд ерд нэгийг тавьж унгаагаад дараагийн яваад. Тэгээд мега ах нөгөө 2 нохоогоо хөөгөөж юм бид 2 аанд явахтаа мантай. Тэгээд би хоньд бариулаад би 2 хонь 2 ямаагаа бариулаад тэгээд үлддэг байхгүй юу. За тэгээд нийтэд хонлоо. Тэгээд нөгөө хонь барьсан цагаан нохоо гэж чинь авмар санагдаад болдгүй дээ. Тэр их гоё нохоо л доо. Тэр хараа гэж хэлсэн үнэн амар нохоо. Уулын ороод ирж бид нар чинь буугаад ингээд ам дуранд нь ч дээ. Тэр үл ерөөсө дурангийн хэрэг байхгүй. Тэрийг хараад хөдөлсөн зүгтвэл заавал нэг амтан байна ерөөсө. Тэр би өмнө харсан байхгүй. Тэгээ мегахаас нөгөө цагаан нохоог нь авмар санагдаад болдгүй дээ. Нөгөө өглөө одоо малаа гаргаагүй
хойны хашаатай мордо дахиад ирсэн мэгэх орондоо хэвтэж байна. Тэг өгдөө эрт очсон маа би. Тэгээ очсон чинь за айл орох нь бол гэж наваад байсан. Айл орох тантай 8 хийл гэдэг. Тэгсэн мэгэх тэр морь мал адуу малны 8 гэж бодсон юм шиг. За ямар 8 хийдэл гэж байна. Тэгээ цагаан нохоо гэж аавна л гэлээ шүү. Ямар цагаан нохоо гэж салваа хийж аавна. Бити дэми мэрэдэ чи хоёр ямаа гэж чи яа төлдөг юм бэлээ гэж бодоод иж байгаа чи хоёр дөрвөн богоо бариулчаад чи тийм нохоо чи хүнээс аавна гэж боддог. Чамшиг тэнэг хүн гэж ирнэ. Наа би ямар ч байсан. Бас нүг найрс ганцаарч явж хүнээс яаж хоосон хоо гэж бод. Тэгээд шууд гарах мөртөө ганцганаас үнэгээ орлоо. Үнийг найрсыг баруун цагаан ахаа нөхдөд дахиад авчихсан. За шууд ээ. Тий, шууд ирдэ. За тэг би гэртээ аваад ирдэ. Гэртээ авчраад нэг 7 хоног би гэрийнхээ хадаад яг ингээд уяа яг сунгаад хоньны хашаа тэг чи бид манайхан чинь тэр үе чинь чон нохоо хэлбэг ер нь уулархах газар байсан чон хэлбэг байсан үе л дээ. Тэг хоньны ороо дандаа хашаа нэг хураг болохоор бас доктор мөртөө. Тэгээ яг нохоо ингээд сунаад хашааны яг юунд яг л нэг хошуун чүд төрхээр тэр нохоогоо нэг цагаан нохоо гэж авч уйчихсан. Энэ жоох ойг яг нэг хонд өөрөө нөгөө хонь барихын нөгөө нүдэрээ харсан болохоос бас жоохон аширлаад байгаа. Тэгээд 7-8 хоног гадна би уйчаад яг нэг өглөө хоньны барамт нар манай тэр барамтлын удаар үнийг их хэлбэрээ. Тэгээ нөгөө цагаан нохоогоо хөтлөөд л гарлаа шүү би. Гараа ердөө тэр баруун уртлын ууд тэрэгт гээд нөгөө тэр уулан дээр гараа дурандаад ижил бар нөгөө цагаан нохоо чинь ердөө баруун урсаа хөдөлдөг юм да. Тэгээд ердөө дуранцсан ч юмгүй ердөө дуранга хонд нь хийж бол мордол хойноос нь хөдөлсөн. Шийдээ тэр доор нэг зам машин хойшоор шиг явдаг хөндлөн зам байдаг. Зам хөндлөө өгтөл цааш нохоос ер нь нийлээ хөндөй. Би одоо олж хардаг. Гараад очсон. Гараад очсон чи нэг үнийг эргүүлсэн. Ер нь яах их зураг бариад хорд сайхан нохоо тэр мундаг сайхан нохоо байсан. Тэгээ нэг үнийг өрүүлцдэг байхгүй. За тэгээ үнгээ ганцуулаад нөгөө цагаан нохоогоо барьж авч хөтлөөд. Тэгээ би хөдөө ердөө баригдахгүй тийм. Тэгээ жоохон махны өөс юу уутанд хийгээд явжсэн. Тэрнээс өгч чад нэг юм барьж авч хөтлөөд. Тэгээд тэр дахиж юм таарсангүй. Тэр өдрөө автраар хашаанд ноход автраа уйчлаа. Тэгээ ер нь над нэг утаагүй тэр 12 3 хонсон үгүй удаа би тэгээд тэр цагаан нохог юуг нь тавьсан. Уяагийн тавьсан. Тэгээд над дахиж юу бариг. Хонь бариг өсч тэр нохоо. Тэгээ тэр өдөр одоо чухам яасан юм байгаа одоо гэнт тэр одоо шүд мүдэн захтан юм уу тэр үчин тийм хонь барьсан нохоо чинь нэг цусуулгүй утгаар нохооны шүд захтандаг одоо нөгөө дон тусцаа одоо юугаар бол тийм ээ тийм нэг хорхоо нүрээд одоо тэгээд хонь барьдаг байсан. Одоо тэрч бас үнэнч байсан бол тэр бас заримдаа бодсон шүү дээ. Тийм тэр сонин тохиолдол Сони тий. Тэгээд би цагаан нохоо мэгэх өөрөө эргүүлээд авсан. Наа хонь өрхөө байсан чинь наа би нохоогоо эргүүлж авлаа гэдэг. Төөрхий нохоо дуртай намайг бол ах хүн л дээ. Одоо бас байхгүй өөд болцсон. Тэгээд мэгехтэй эргүүлээд нохоог нь өгчээд. Энийг сонирхлаа бас та гуруулагаас яасаа. Би энэ ханчтай нохоонд бас ингэ орчлоо л да. Ханчтай нохоонд орны их аюултай юм. Яа тэгэхээр тайг нохоог би өдөрт 2 км газар тахиулж байгаа. Одоо юмны араас хүлгээ тахиулаад. Би эзэж нөө ан гэж үзээгүй тэр үед чинь анх удаа хяр сарлаад охингоо явуулчихлаа. Тэгэд явуулсан чинь 90 нохоогоо илүү гэж бодчихсон чинь охин хүрээл 90 нохоо чаддгүй юм. За тэгэхээр тэр чинь манай 90 нохоо том бахим нөө баавгай дээр явчихсан тэгээд чадахгүй охин нохоо үрчлээ. Буцаа авах гэсэн чинь явдгүй. Дахиж ингэж өөр тийш явмаар санагдав. Яг тийм юу болчих юм бэ? Тэгээд гэртээрээ хэвдчихсэн хагас дээр хурдан болоосаа гэж бүр ингэ бодоод байсаа гэж ямар сагдаад хүн урд нь бол өөр хоббинд бол ингээл ганцхан хүн чинь ингээ заавал олол явдаг штэ. Яг ноход ороод ирэх юм бол хот явахгүй. Хоёрын явах гэдэг юм. Тэгдэггүй танад. Тэг штэ. Тэгээд энэ тайр нохол манай хэдэн тэгдэг тайр ноход яарч юм гоё байдаг юм. Тэр нь гоё ноход хийж байгаа ч гээл. Хэрв тайр ноход хийж игээд нэг сар цуг байгаад нэг хөдөө яваад үзээрэй те. Ер нь яаж та нарыг тийм тохиолж ирсэн үү? Нэг нохоо зүүдлээд тэр боддогжсэн үе ш надаас гадагшаа авцсан бас нэг сар болоод манай нохоо яаж байгаа бол тэгээд манай гэрээс хүн хуцаар ирчих. За хизээ ирэх нэх нэ. Тэр нохоо яасан бэ гэд өчиж одоо хайш юм. Нохоо яриад идэг болчлаа гэдэг шиг. Тийм тохиолж ирсэн ер нь. Би чинь байн нохот цог байдаг болохоор тийм тохиол. Шилж яваас. Нохоо сан би бол одоо энэ тэгтээ нохоо
Юуг бол ер нь хайж гадагшаа явахгүй шүү дээ. Би аваагаад явуулна. Гэхдээ тэгэхгүй л ерөөсөө болдгоо байхгүй юу. Би ерөөсөө хүүхд байгаасаа нохоод тижээлээ. Тэгэд өөрөө тижээс нохоо хүн шилэр биш амар сонио уур хөдөлж шүү дээ. Би ерөөсөө амьдралаа бодож байгаагүй уурсан. Тэгэхээр нохоо бол хүний үнэн чамд, дээрэс нь нохоо бол эзнээстэй би өөрөө биш ээ. Эзнийхээ өмнөөс би үхье гэдэг цорын замтын гэдэг юм гэлээ. Тэгээ би нохооны бас энэ ажлыг хийгээд ингэ явж байна. Маш олон хүмүүс тусалж дэмжиж байна. Мэдээж энэ хийж байгаа ажил маань би та бүхэнд бас талархлын ууз бэлгэлж гэж байгаамаа. Тэгээд яг энийг хэлчихсэн гэхэд манайх энэ баримтат киноны маань үйл ажиллагаанд өөрийн мэдлэг чадвар, өөрийнхөө санаачлах, мөн тодорхой хэмжээгээр хандив туслан үзүүлж байгаа бүх хүмүүстэй талархлын ууз гэдэг юм үлдээч байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр бид нар баримтат кино хийж дуусны дараа зурагт тойл гэж гарах юм. Тайрын. Тэн дээр одоо аймагуудын бүх нохоомгоод зурагтаа дэмүүдийг гаргаад тавьчих. Тэн дээр би ямар нэгэн дүгнэлт, ямар нэг юм өгөхгүй. Харин хүмүүс хараг. Энэ хинтийн нохооны тэр сумын энэ нохоо юм байна гэдэг ч юм уу. А тэр нохоог тижээд хүн энэ юм байна гэдгийг албасаар үздэг. Тэр ном гараад тэн дээр бид та бүхнийг мөнгөлж үлдээх ийм үйл ажиллагаа хийх гээд байгаамаа. Тэгээ би талархлын уудсыг гоё уншаад өгье. За ингэ харуулж. Эрхэм хүндэд цаа эрдэнэ очир танд. Монголын нохоо сонирхчдын өмнө чамд холбоо нийгэм дүүжлэх төрийн бүс байгуулах банкар цэгийн санаачлан хэрэгжүүлж байгаа Монголынхаа өв соёлын томоохон төлөөлөл болсон Монгол анч тайган нохойг олон нийтэд таниулах их эзний нохой баримтат танин мэдгүй нэвтрүүлэг судалгаанд толгуурлан хийж байгаа номонд өөрийн зүгээс санаачлалтаа оролцож мэдлэг туршлага чадвараа хуваалцаж үйл ажиллагаанд оролцсон хандив тусламж өгсөнд нь яг энэхүү юг талархлыг бид албасаар гартуулж байгаа. Энэ бол одоо нэгсэндээ та нарт би баярлалаа. Одоо миний үйл ажиллагаанд оролцоод ингээд цуг байгаад чинь баярлалаа илэрхийлж байгаа шүү хаа. Тэгэхээр энийг та бүхэн бас үүргэж хүүхдүүдтэй дараа энэ баримтат кино хийхэд бид нар оролцсон юм а. Тэр баримтат киноны болон номуудад та бүхний нэрийг бид нар албан ёсоор сум оруулалттай тусгах юм байна. Ингээд эрдэнэ очрох танд энэхүү талархлыг өгье. За баярлалаа. Тийм. За ингээд Өчигний бид нар нэрээ бичээд ирцээ. Аа шоргоо гэстэй. За ингээд хүндэт цэн зүрэн танд энэ хүү бас ихсний нохой энэ талархлын уудсыг албасаар тавьдаг гэж байна. Энийг сайхан гэр ордоо хадгалаад тэр ном өдөр гарахаар бид DVD-ийн номын танарт бэлгэнд явуулна энэ оролцсон хүмүүстэй. Энэ миний үйл ажиллагаанд энэ өөрсдийн сэтгэл зүрхээ гаргаж оролцож байгаа танарт энэ бол Монголд ганцлуудаа идэх том арга хэмжээ байхгүй юу? Тэгээ насан туршдаа залуу хүмүүсийн бас урам орж цааш энэ нохойны төлөө бас зөв мэдээлэлүүдийг олон түгээж явах тийм ээ. Ийм сайхан үйл ажиллагаа хийгэрээ гэдэг энэ чин эрдэнүүдээ бас энэ талархлаа үзүүлж байна. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр тухайн манай энэ үйл ажиллагаагаас гадна бас олон нийтэд үзүүлэх би энэ тайван нохоонд чинь бас хувь нэмрээ оруулж байсан юм шүү гэдгийг батлах албан ёсны хуудас тамга тэмдэгтэй тийм бааз он сартаага яг аймагт зорж гэж өгч байгаа. Мөн ах маань өнөөдөр үнэн чад одон боёо. Манай нохоо сонирхчдыг тэргүүн дээр шагналыг ахтаа бас бэлгэлсэн байгаа. Бэлгэлсэн гэд шагнасан байгаа. Ер нь энэ тайван холбогдолтой ийм үйл ажиллагаанууд ер нь хийгдсэн бодол ер нь төрдөг байсан баха. Ашигтай байлгүй хаа. Энэ чинь бас нэг энэ тайган нохойн одоо түүх дорсомж гэдгийг хүн дээрнэ гэдэг чинь тийм ээ. Урд өмнө сонсож байгаагүй энэ дорсомжийг бас олон түмэнд бас ярьж таниулна гэдэг бол бас гоё идэх хоо. Нохоо гэдэг нь ийм байх шүү гэдгийг өчнөө сонсоогүй үзег хүмүүс зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бас нэг ингээд ярих боломж олгоно гэдэг чинь бас гэтээ би бүгд гэрчээ ирж байгаа шүү. Ийм их застаа, ийм хэцүү үед бид нар зорж ирж энэ бол бидний хийж байгаа бас нийгэмд үйлчилж байгаа нийгмийн хариуцлагыг хүлээлгэхийн дээр мөн залуу үеуд маань ахмад үеуд маань байгаа ийм сайхан үед ирснээр баяртай байна би Батнарууд. За миний сэтгэлээ. Ер нь зураг ч юм уу ямар нэг юм бол түүх болон үлддэг. Харин тэр түүхийг бүтээлчсэн хүмүүс нь бол насан туршдаа үр удмаар яригддаг үйл ажиллагаа. Өнөөдөр нэг үйл ажиллагаа дэмжиж байгаа та бүхэнд би бас талархаж байна. Тэгээд нэг өсөндөө энэ сайхан их эзний Чингис хааныхаа нохоо гэдэг энэ нохоог дэлхийд бүгдээр танилцуулах үйл ажиллагаанд сайхан гээд сэтгэл гаргаа. Одоо би энэ лайвыг дуусаад дүүнэртэйгээ цуг нэг газар руу яваа. Тэрийг баримт кино дээр л үзүүлье. Одоо хэрэггүй тий. Энэ чи яагаад бол өчтөр Баян Адрагт очсон бас гоё зураг авалтад хийсэн бид нар. Бас оройтож ирсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр би бас Баян Адраг сумаас биднийг наашаа гаргасан өдөж өгсөн бүх залуучуудаа тэр Бацаахан гэдэг бүр биднийг энэ
яа 100 модтой уул илүү хийлээ. 1000 мод. 1000 модны уул хүртэл өөрийнхөө машинтаа бид нар бүр замчилж ирсэн. Тэгээд энэ хойшоо зас их орсон байна. Тэр мэдэхгүй бол тэгээд засан суух юм бэ. Тэгээд ийм сайхан сэтгэлтэй, ийм сайхан хүмүүс бид нар тусалж байгаа учраас бидний үйл ажиллагаа бас ямар ч байсан одоо бид нар хичээх гээд штэ. Дэлхийд таниулах үйл ажиллагаа хийнэ. Тэгээд мэдээж барилдат канонд энэ хүмүүсийн яриа, өгүүлэг, үйл хөдлөл бүх юм нь орно. А тэр барилдат каног олон таниулахын өмнө бид нар чөлөө тийм юу шүү нэ хүмүүс болохоор нэг телевизийн нэвтрүүлэг юм шиг байна мэн гэдгсэн байл. Энэ бол зүгээр ингийн энийг ярилцгийг яриаггүй шүү дээ, тийм. Шууд ороод ингээ яригээд халуу яриа явагдчих. Энийг манайх маш зүгээр босч байгаа. Мөн анчтайгаар хаа сонирхдаг хүмүүс бол бидээс холбогдоорой гэж хэлсэн. За манайхаас бид нар зураг авалт хийжээд нөгөөдөр бэрхт очино. Бэрхт бас биднийг маш олон залуучууд өглөөж. А хинти хувьд одоо ингээд яг албан ёсны үнэн чанд одоо ингээ хоёр дахь хүн байла. Хинти амиг дахиж өөр хүн байхгүй байгаа. Тэгэхээр энийг та сайхан дээдлэж манай шагналын үр чимийг гаргаж шүү хаа. Тэгэлээ. За тэгээд хүмүүс тандаж таарах хоёроо сурчлага хэлээд таа. Одоо манайхын би ингээд хөдөө орон төгөр явж байгаад нэг маж гисэн. Манайх ингээд өв соёлоосоо илүү нохоон дээр хайртай байдаг юм бэл шүү дээ. Өв соёлыг сонирхдаггүй юм бэл. Тэгээд бид тэр өв соёлын талаар сургал янз янзын юмуд ингээд тодорхой хэмжээгээр хий гэж бодчихаа. Яг тэгвэл нөгөө бид нар өөрсдөө дижиж байгаа нохоон бол ной төрсөн сарамгчл угаа амьдрал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нохооныгаа дахиад энэ цааш нь залуучуудаа мөн үе нэгнийхээ найзуудад зөв сурталчлаараа нүнэ бол гэж би одоо захих гээд байгаа байхгүй юу? Та нарын хувьд одоо хүмүүс хэлэх юу вэ? Энэ нохооны талаар гоё юм хэлж гэж. Одоо ингээд та нарын одоо ингээд Монголын түүхийг ингээд түүхэн дэлгэрүүлж цааш нь дэлгэрүүлсэн маш их байж таа. Тэгээд толгомцсон чи ярих чадахгүй нэг гэдэг шиг. Айгүй. Энэ яг л ямар нэг бэлтгэлгүй шууд ярих гэж болоо тий. Ер нь тайган нохоо маань ер нь бол ямар ч үед ер нь ямар ч нөхцөлийн тэжээх тэр боломжтой нохоолтой ер нь. Гэр тэжээсэн чинь гоё л тарлан ч ер нь их гоё харагдана. Гоё стейж нохооноо нэг өндөрч болно тэгээд гэр тэрэн тэжээх нэг үс мүс нунаад авах их үстэй нохоо тэр гэртээ хэцүү юм шиг гоё. Им сурхан ч бас дажгүй байдий. Ер нь эзэндээ тэр нэг л үнэж байдий. Одоо миний нэг барсаа гэдэг нөгөө алтар нохоо мал хөдөө би чинь энэ анх жоохноос нэжсэн л тээ. Алдчихад нилээ хайж аваад олсон. Тэгэл би оюутан чинь сургуульд явчихсан. Ясаад манай ажил хөдөө сум хоёроор яваад байна шүү дээ. Сургуулийн гадуур чиргээд. Би тэр чи 17 он илүү гүлэг танаа нэг гүлгийг харчаад энэ гүлгийг зарахаар бол надад зараа гэд би нэг хэлж байна. Ха? Тэг. Тэр гүлийг яасан бэ? Тэр гүлийг мань алдсан. Оо бас нохоо алдахгүй. Их алдагдана. Алдсан хайгаад байгаа. Тэр нь олохгүй шүү. Хүмүүст бас тайлбарлаж гээ тий. Бас нохоо хулгай байна уу? Байна. Өдөр нутгуу. Тайгав. Ага. Сайн хуулгах уу? Аав. Оо. Захиалгаар ирээд аваад. Тайгч эдэн байхгүй тэр ааманд явахгүй шүү. Маа тэр алтар тэр хажуугаар нүнэг өнгөж яваад хөдөлгөч. Намайг байхад тэр энэ мөр аваад өнөр аваад яваад байна. За ингээд би айгуу гоё соёлын маань өв нэг хэсэг болох хөдөлгөөний талаар одоо оёх маань ярьж өгнө тий. За камераар болчих. За хөдөлгөөр нь ямар учиртай байдгийг. Хөдөлгөөн бол яг ер нь Монгол анч тайг нохог морин дээр хөтлөж яв одоо хөтлөж явсны ашиг нь юу гэхээр нохооч нөгөө хөдөлгөөндөө яг эзнийхээ команд нь эзнийхээ юунд явж байгаа нохоо мэдээж харсан амтууд яаж аваад тавих вэ гэдгээ эзэн хүн өөрөө тодорхойлж өөрөө юугаар ард уусаар нохоог заавал хөдөлж явдаг. Тэгээ нохоог ер нь ихэнхдээ бол яг ер нь дээхний үед бол бидний ахмадууд өвгдээцүүд бол 3 салаа хөтөлбөрөөр нохоо хөтөлж байсан гэж ярьдаг юм лээ. Би бол 3 салаа хөтөлбөрөөр хөтөлж үзээгүй. Чадчихгүй юм лээ, хэцүү юм байлээ. Тэгээ нохоочнд нөгөө байнга нөгөө урагшаа тэмүү заавал нөгөө юмны үнээр авцсан нохоо бүр хэцүү. Тийм учраас хоёр юугаар хөтлөөрөөр би нохоогоо хөтөлдөг. Энэ бол яг миний манай хүргэний маань хийж өгсөн юу байгаа юм. Хөтлөө байгаа. Тэгээ би энийг бас энэ жил хийлгээд би бас олигтой бас хөвшүүлж чадаагүй л байгаа. За та хөлбөрийн талаас гоё сайхан тайлбарлаад өгч хэлээ. Энэ бол яг энэ одоо ингээд тохиовчгээд одоо морин дээр явж байгаа үед энийг энэ тохооноосоо юу яагаад ингээд энэ хоёр үзүүрээр
нөгөө нохооны маань хүзүүчэнд эргүүлэг байгаа шүү дээ. Хор эргүүлэг байгаа. Тэр эргүүлгээр ингээд нэг юугаар хийгээд морин дээр ингээд хөтлөө явна. Энэ дугаа энэ эргүүл нохоосын яг хүнтэй адилхан нэг шуумж явна гэж яахгүй. Хойноо урдаа хажуудаа янз янзаар орж явдаг учраас энэ эргүүлэг орооцол тутахгүй тулд ийм эргүүлэг хийгдсэн байна. Энэ тохиолчны энэ эргүүлэг бас эндээ нөгөө байнга энэ тохиолчны юуг эргүүлэхгүй юутэй гэж энийг хаагаа ийм юу хийсэн байгаа маа. Ийм учиртай одоо ботгон хоолоогоор хөтлүүрийг хийдэг болсон. Одоо би нэг өнгөрсөн жил хөргөнөрөө хийлгээд байгаа ийм байна. Энэ нэг одоо миний тэр Өлзийбаатар, Аюурын Өлзийбаатар гэдэг их мондаг ангалтайг нохойтой урд нохойтой байсан гэж яриад байсан. Ахын минь юу байгаа? Хөтлүүр байгаа энэ нас урснаас нь одоо өөд уснаас нь хойш эгч маань нэгэд юунтэй хийгээд авдартай хийгээ хадгалаад явдаг гэсэн юм билээ. Тэгээ энэ хөтлүүрийг надад энэ жил гаргаж өгöd байгаа. Ер нь тэргүй чи нохой юуных нь одон мөкслийг харуулж яваа юм хөтлүүр нь ер нь мэдүүд чамд байгаа гэдэг энийг надад өгсөн. Би одоо энийг суурлаад одоо өшөө гоё болгоод ингээд би хадгалж өөрөө хадгалж явна гэж боддог энийг. Монгол анхны аргаар хийсэн. Тий, энэ өөр дээр юугаар хийсэн. Одоо юу хийж авсан ийм хөтлөр. Энийг манай бэрэгч маань энэ жил надад өгöd байгаа. Тэгээ энийг нь би бас сэргээгээд ингээд хадгалаад аваад явна гэж бодоод хадгалж явнаа яхаа ингээд. Энэ тохиолчны урт одоо энэ эргүүлгийн хоорны зай маань тухайн хүнийхээ өөрийн бас юунаас шалтгаалаад урт богино байгаад гэх шүү тий. Би энэ юу бол нэг сайн тохой эртэд байсан юм. Би чинь яг өөрөө час богонтой болохоор тий. Тэгээд энэ хөтлөр сар бас араа богино хийчихээд байгаа юм. Тэгээ энэ бол яг ер нь нэг иймэрхүү энэс айхтар урт байхын хэрэг байх. Энд чи бас нэг загвар хийс юу гэж бас байна л да тийм ээ. Нэг ийсгийн юм урт байх юм бол ямар ч зохимжгүй юм чинь тийм ээ. Энэ эргүүлэг маань нэг хөтлөжөө үед морь гадар юу хоёрын хооронд яг таньцуугаа бас хүнд харагдаж байхаар энэ чинь бас чимэг байхгүй гоё шүү дээ. Ийм маягаар. Ер нь тайг нохооны гол чимэг бол хөдөлгөөн өгдөг гэдэг шүү дээ. Тийм хүмүүс ярьлаа тийм. Өөр юм чимэг бол байхгүй шүү дээ. Нохой одоо хөдөлгөөн явж байгаа нохой гэдэг л одоо гоё шүү дээ. Миний нэг гоё зураг байдаг юм аа. Тэр нь одоо араа ил байхгүй. За тэр зураг өгчээрээ барилт кинонд бид нар оруулж. Тэнд байна. Би нэг хараг тэгэрэй. Би тэр божоо дүүтэйгээ явж байсан. Манай божоо ч бас их мундаг. Одоо 36 чон өрсөн нохой гэдэг нэг үе яригддаг байсан да. Хойлог гэдэг. Тийм. Тэр эзэн үү? тэрний эзэн баггүй. Оо. Божоо хаана идэв? Одоо энэ бараа урд л да. Маргаас таадаг яваад тэгвэл Явал бид нар тааруул нэг ярьсан авчихсан тийм ээ. харин уулан дэх юм бол бодно шүү дээ. Яг Тэр одоо тэр нохойн удам байгаа. одоо тэр хойлог гэдэг нь хойш байж шүү дээ. Амьд байгаа юм. Ингээд Өгшөө. тий байна. Тэгвэл тийшээ явж болж шүү дээ тийм ээ. Замын мэдгүй та. Мэдгүй яах вэ? Яг хатар. Тэр чи бүр сонсчихсан юм байна. 30 хэдэн чон барьсан нохоо шүү дээ тийм. 36 чон барьсан нохоо. Хэрэг бид нар манс гайгүй зам харгуу гайгүй юм бол бас дүүнэрээ замшлуулаад нэг очиод үзвэл тийм ээ. Бид хайдаг ийшээ явах чинь харах зүгээр очиодохоор оруулцаа. Тэр наашаа юу болно да. Маргааш Болж юм болж тий. энэ байхгүй юу? За харуулъя. Нааша үзлээ. Энэ манай тэр божог эн хамгаалан гэдэг манай дүү байгаа. Энэ одоо толгой нийл гараагүй. Хойдог гэдэг нь хоош энэтэй. Энэ алтан нохой. Наатлын бэрс илүү. Энэ бэрсээ. Бэрс. Энэ бас их гоё зураг шүү. Энэ хизээ хурж зураг. Энэ одоо хэд онд авахд үү? 17 оны өмнө. Тийм билүү? Тийм баха. Тэр өвөл авахж байсан. Энэ миний нохойнод энэ хар нохой одоо адрах тугаа. Адраараа би дүүдээ айгуу мундаг нохой ирсэн. Энэ хойлог энэ цаг талд миний хөгшөө харагчий гэдэг байгаа. Энэ хоёулаа манай тэр Өлзийбаатарын нохойны нохой. Тий. Энэ манай энэ божид үчин энэ харагчий энэ хойлог хоёрыг дагуулж чон бариуллаа гэдэг. Үнэн. Сүүлдээ бүр 36 чон хэрж бол гайхамшигтай шүү дээ. Гайхамшигтай. Энэ чинь гайхамшигтай. Энийг бол одоо манай Батнаар уучууд бол бүгд мэднэ.
Одоо нөхөө байгуул 40 жил авчихсан. Одоо байгаа. Энэ нохоо. Тэ? Одоо харах юм бол хүн аймаар л юм байгаа шүү дээ. Тэр эрүү толгой модгой бүрээсээ эвдэрсэн. Тэр чинь ерөөсөө үнэн аймаар. Тэгээ одоо тэр шийдвэрсийг өрөөлөх чинь энэ чинь одоо амандаа шүтгүү нохоо шүү дээ. Дээр нь өндөд өвчөд байна. А шилүүс байсан юм уу? Тэ шүү дээ. Баруус. Аа нөө яриадсан шилүүсийг байдаг нөхөө чинь шүү дээ. Тэг чинь энэ хойд өгчин гэрж гарч Тэгэхээр энэ нөхөө бидний бас өөрсдөөсөө мэдэхгүй ч гэсэн яриад сонсоод байдаг мөртлөө бид нар одоо энэ нохооны эзэн мэдээ хөгшүүн байдаг юм ах гэж бодоод байсан байхгүй юу? тий. Тэрс залуу биш те. Залуу хүн шүү дээ. Энэ чинь надаас олон дуу. Энэ чинь Хатас баг дүү юм байна. Би ч хэлж одоо тийм үү, тий? жинхэнэ манай бүүгийн шав шүү дээ. тийм үү? Бүүг л дагж анх чон өрөөс одоо энэ бол одоо чоныг бол одоо үүх түүхээр нэрнэ. Наа түнээс нэг дайр марин. Бодвол манайхан гарч явал шууд манайш лайв хийж болж штт. Тийм ээ? 36 чон дарсан. Ер нь манай намайг үзэж байгаа хүмүүс дотор үнэхээр бүгдээр лайк дараад тэ дэмжиад одоо энийг яа гэх юм бол юм маргааш тэн дээр лайв хийлт. Хон дээр бас боломж байна. Энэ нохоо байгаа одоо байж байгаа. За ингээд хүмүүс ерөөсө буулахгүй байна. Үзээд гой түүхүүдээс нэг гой юмнуудаас нэг ярилла тэхүү. Саяны нохоог бас хүмүүс ярьлаа. Энэ нохооны талаар бас өөр гой тийм нохоонууд байна. Өөр одоо энэ 36 чон давдаг гэдэг шиг өөр. Өөр одоо тийм цуутай яг юу одоо яг За ингээд бүү ах маань бас харж байгаа бах. Таны бас ингээд ийм цуг одоо сургасан дүү маань гэдэг юм уу те? Энэ хүн батнаар одоо ингэж гоё гайхуулж байгаа юм байна шүү. Бас энэ таны бас ач юм шүү. Мөн энэ таагнахаас нэрт хүмүүс бүгд холбоотой гэдэг юм те. Тэ? тийш бид чинь одоо байнгын холбоотой. Одоо өнөөдөр анд яваад одоо тэндээс чон өрүүлэхэд ирээд сонин болгоод уцаар ирнэ шүү дээ. Хой бүүвэ ингэлээ гэдэг. Хой бүүвэ ингэлээ гэдэг чинь одоо тэгээд аль нь хазж чинь аль нь илүү хазж чинь гэдэг эдгээр чинь нөгөө анд яваад юу чинь одоо тэгээд аль нь хойно илүү хазж чинь гэж жоох магадгүй одоо тэг гоё шүү дээ ан гэж. За миний дөө одоо чинээ чиш одоос муухан анчнаас илүү чон барь дараалцах хүн шүү дээ. Чонод дотроос бас тийм хэцүү тийм яасан тийм түүх хөгжлийн явдлууд ирэх шүү дээ. Яг нэг бүү ахад ярьж байгаа. Чон хоёр ингээд ирүү зүрцэн. Тэгээд нөгөө дээрс нь цаанаг гэлж ороод хөлийн давхаадад гараа гэж шүү дээ. Хажууд нь нохоо нэг амьсгалаад гэж гараа хийгээд давхаадад цаагуур нь гизэн доогуур нь гараа тэр хооронд нөгөө нохоо тавихгүй гэж чоныг. Тэгээд нохооныга доогуур гаргаж чад цалтаад гэж доороос нь солбор нохоод хамжид гаргаж ирсэн гэж. Тэр гаргаж ирж ирсэн үе байна. Нэг чон ирээд тохоо бархаа монгот өөрөө боо утгалж ирж. Тэр хөгжлөв аюу тийм ирэмгийн юм их сонсогдоод байгаа байхгүй. Тэр та бодлоо 36 чон байдаг нохоо гэж чад юу гэсэн юм бэ тий. Тийм шүү дээ. Бараг чонгоо уулгаач юм шиг нэ. Эсвэл хүн нэр ярих юм. Гээ чи өдөрт нь 2-оор метр барилдаг гэдэг шүү дээ. Энэ толгой молгод амар болсон юм гэлсэн. Одоо зүгээр хараарай. Маргаас нэр зургийг хараарай. Одоо нэг зүгээр сайхан залуу байсан хүн архид дуухаараа ямар болдог тийм. Тэгээ одоо амар болдог гэдэг шүү дээ нэрээ. Одоо зүгээр хараад нэр Үгүй энэ хүн хоолоо тэр номонд орж алдаршуулж хийх ажлыг одоо хэдүүлээ хиймээр байна. За миний дөгөө за чон хэдэн чон гэдэг вэ? Тийшээс. Нийтний 10-аад. Тэг би харж байгаа 10 чон гэдэг байсан итгэхгүй байна. олон Аллаа тоос. За ямар нохоогоор агс нохоор. Яг дагансан гэх юм бол одоо тэр нөгөө хоёр сурсан нохоо гэдэг одоо. Тэрний маань халтар нохоо, цагаан нохоо, хар нохоогоор орлоо юм. тэр алдарнахаас бас нэг том нохоо гэдэг. Тэр чинь жижиг Жоохоо шүү шүү дээ. Жоох нохоо. дээ. 90 нохоо жижигхэн айгүй хөнгөх яасан. Яг би ингэж асуух гэдэг. Чонд одын 2-3 зав тийм л хонгодож дайрж нөгөө эрэхт нь дээрээс нь таадаг. Эсвэл давхиж явж байгаа хажууд нь шилдээд хойш нь татаж угаадаг. Чиг чийжлэх юм ийм янз янз байдаг юм байна л. Танаа нохоо онцлог. Манай нохонууд зүхтаач явал араас нь сонгоддог. Хажуу талаас нь яг зэрэгсч очиж нөгөө амтны шууд зогсоод зодтолтой шүү дээ. Тэр чинь шүдтэй амт. Нохооны тийм онцлог байна Тэ. Яг араас нь очиод ер нь зодтолт юм да. Хонгод жунгаагаад л тэр цагаан нохоо бол аюултай сэгсэрдэг гэсэн. Бүр амтныг бүр хонгодоос сэгсэрдэг агаар дээр гартал. Өөртөг одоо өөрөө давгүй том нохоо шүү. Бараг тэнцүү болтол сэгсэрдэг гэсэн. Айгүй бяртай. Тэгэнгүүт л нөгөө халтар нохоо шууд багалзар руу гяс ордог гэсэн. Хамжиж шүү дээ тийм. Сурцсан. Тэгээд би одоо нэг орой нар яг жаргах гэдэг яг уул орой дөрөв сайхан ингээд нар тусаад гоё тоёроо дэжтэй шүү дээ. Тэр нэг хараалцсан гөлөгчээс хар нохоо нөгөө халтар эр нохооч жисэн хөө нэг жижиг. Тэгээ 5 нохоо. Тэгээ үнийг дурамт тийм өгöd
гэрээс урагшаа гараа явж байгаа. Үнэгтээс урагшаа гараад үнэгтгэд уул байдгийг. Тэгэл буурлын зүгээр баруугаар урагшилжсэн чил. Нөгөө хараалц нь хар нохоо хоёр мань урд нөгөө оройдор гараад цаашаа давхицдаг. Өгөл нөгөө морь оруулгаад араас нь давхсан. Тэс цаана нэг бүгтгэнсэн саарл юм явж байна. Өвөө эмэл мань мондоны хурд дээр гарцсан. Өвөө эмэлгийн ард дээр гарцсан. Зогсохгүй байгаа маа. Амттай харцсан. Тэгсэн чинь нөгөө хар нохоо хоёр маа нөгөө хоёр хар нохоо маань төрүүлэл очиж чинь. Тэгээ нөгөө юм айгаа буурлын нөгөө хад руу орчихгүй. Ийм айгаа нухцаа ихтэй. Тэгэл тэрэн дотор ингээд сүлжилтэл хөөцөлтэй л. Тэгсэн чинь нөгөө сурсан халтар нохоо хар нохоо хоёр мань зэрэг очиад. Тэгэл яг араас нь очиод хонгодол гэсэн чинь амар савдтыг ингээ урагшаа. Тэгэл бүх нохонууд очиод тэгэл ярьсан да. Нэг бариулаа ганцаар яж байгаад бас тэгэл нэг түрүү хоёроос нэг чанар хоёулаа гараа зөгтөг. Ганцаар яж байгаад бол тэ энэ лайв хийж байгаа хүмүүс дотроос айгүй олон хүмүүс ярьж л да. Та нар нохооны тухай ярьж байгаа нохоо харуулахгүй байгаа юм бэ гэд. Яах юм бэ? Энд чинь өнөөдөр зүгээр хамаар яж. Нохоог бол дэвтэр дөрөв та хэвээр болиг хэлчих харуулна удахгүй. Дард киногаар. Ер нь анч нохооны мөн онцлог бол тухайн дээр сурцсан гэдэг юм л агуу юм байна тийм ээ. Хамгийн гол нь хурд сурц. Тэгээ хурд хүч бас чадaltaй. Сурсан нохоо гэдэг бол нохооны хэрэг байхгүй. Би ганцаараа нь ердөө үргэлгэнд ердөө яг ганцаараа нөгөө шууд байхгүй нөгөө ингээ суудлаа хуугаа суухаар чинь нөгөө яг чон гарч ирдэг найдвартай суудл төр чинь нөгөө хүмүүс чинь очиод төрүүдээ очиод суучдаг байхгүй юу. Тэгсэн чинь манай тэр Үлзий Батар ахын нэг бор нохоо байсан. Тэр бор нохоо хүүн Бата гэдэг одоо ч байна аймагт амьдарч байгаа. Тэр Бата одоо жоохон тэр чинь одоо нэг 6 7 дугаар ангийн хүүхд байсан юм уу да. Амралтаар өвдийн амралтаар. Тэгээд хүмүүс ингээ бүгдээрээ одоо би чинь суудл дээр суун тэр суудл дээр суун гэх суудл руу яваад гэсэн. Нөгөө нохоо хөтлсөн хүүхд чинь ганцаараа үлдэнэ гэдэг. Тэгсэн чинь нөгөө хүүхдээ чинь одоо тэр энэ бэрхүү бод гэж миний яриад байгаа. Тэр бэрхүү бодыг урдаас нь хойш нь баруун хойш нь үргэж байгаа. Тэгээд тэндээс ер нь энэ хамгийн зүү хой талд одоо зүү хой талаар нь хормоогоор нь ороохон хоцрох юм бол тэрнээс боосон чинь зүү хойш наашаа одоо энэ Баян хаан руугаа алдчихдаг бас тийм тохиолдол байдаг байхгүй юу. Тэгсэн нөгөө ганц нохойтой үлдсэн нөгөө хүүхдээ чинь тэр харган дотор очиж чи тийшээ суу гэж явуулчихлаа шүү. Нөгөө жоохон хүүхд чинь нөгөө бар нохоогоо хөтөө тэр юу харган руу харганы дунд очиж суу гэдэг үзүүрлэн явуулчихсан. Тэгээ би яг тэр үргээл гэнт нь нохоогоо очсон юм. Тэгэл үргээгээд яг юуны тэрсэн шалмтын урд дээр гараад ирсэн чинь нөгөө хүүхд маань юу тэр дор харган дотор сууж ин морноос боогоог нохоогоо хөтлөстэй ингээ байж. Тэстэл нэг чон гараад л шүү дээ. Яг тэр зүүн талаар нөгөө орох хүн чинь араа хоцорч гарч ирчээ. Нөгөө шамч шүү дээ. Яг нөгөө хөвгтөрч очдөг юм да. Одоо яа шүү дээ. Яг л хүүхдэрч очсон. Нөгөө хүүхд чинь нөгөө яста хараа мараа болж шүү дээ. Яг л одоод хартсан. Тэгээд амдуулаад гэж байна. Яг амдуулаад тавьж байгаа чинь тэгэл. Яста цагаан маань татаад л өвчдөг шүү дээ. Тэгэл бид нар чинь үргэлжлээс буугаад тэр хойтлын хүмүүс юунаас буугаад яваад очих чинь нөгөө бор нохоо чинь аль үжээ барьсан. Очсон нохооноо ойртолох. Харуулаа тий. Харуулаа. Үнэн гайхалтай шүү дээ. Нохоо гойш бас. Тус нохоо. Тэгээ би ерөөсөө үдчихэж байгаа зарим нэг нохоо үдчихэж байгаа хүмүүс их нохооч сонирхдаг хүмүүс байна л дээ. Нохоо мэддэг хүмүүс болохоор юу нохоо яриад байгаа, юуны тухай ярьж байгаа вэ гэдэг дундуур орж ирдэг шүү дээ. Тэгвэл нохоо гэдэг юуныг бол зөв нохоог бол маш зөв талаас нь бид танилцуулж ярилцж байгаа яриа байхгүй. Ер нь нохоо бол тэртээ монголчуудын маань ахуй соёл нэвтрээд хамгийн өнтэй өв соёлын нэг болсон. Тэрийг бид нар тодорхой хугацаанд алдсан. Тэгэд энэ манжин дарлалын үед энэ нохоо маань тай гэдэг нэртэй болж хүний бүрний үед Китамиданы үед дайн тулааны үед гол зэвсэг болон эзэнчгийн үед тэр том стратегийн том дайны үг гаргаж ирсэн гэдгийг бид нар түүхийн үгээр л олж мэдж байгаа. Тэгэд энэ өв соёлоо өдий болтол хадгалаад өдий болт энийгээ явж ирэх чинь энэ нохоо өөрөө бас хүнийг татах ойц вэ те? Юу гэж боддог вэ? Тэгээд гайхалтай би тайган хатаа болсноос хойш би гачууртад нүүж ирэл. Би тэг гачууртаас асууад. Энэ туулгын энэ аяар тууланы мөрөө нэг гэхээр байхгүй гэдэг. Байдгүй би тэр очиг их туулгатай гэж сонсоод тооч хөрөөс байхгүй. Хүмүүс туулаг ганц нэг туулаа байдаг шиг байна. Нохоонуудаар ахуулж байгаа гэдэг. Надаас л харуулаад идэг болсон.
Ер нь энэ Батлууд сумд зонхилж байдаг ер нь ангийн төрлүүд нь ямар ангууд вэ? Одоо хүмүүс бол одоо үнэг гэж байна, чон гэж байна тий. Ер нь аль нь их хамгаалт. Одоо бол манайханд үнэг л болчиход шүү дээ. Чон ер нь айгүй хавар болчиход. Чонч нэг үе чинь бид нар боддоо бид нар чи бэрхүү болонд өдөрж үргээдэг хийчихээ заяа. Ороо бид нар Өлзий Батраханд очиод одоо нохоогоо морин амраас маргаас үлээ дахиад юунд амд явна гэдэг. Ороо тэр одоо Өлзий Батраханд очиод Өлзий Батрахын гадна ингээд нохондоо хоол ноход чинь ингээл төмбөн дөрөв хаад чинь нөгөө хот даалаа гэдэг чинь. Тэгэхдээ хотонд нь чон орж ирж байна шүү дээ. Амар уу тий. Тэгээд шууд бариулж Өөрөө тэгэхгүй нөгөө хоолыг бидэн идэд бийж байгаа. Тэр чинь нөгөө чон их хэлбэг их өлсгдэн ерөөсөө тэгээд малын үнэрээр хаа гэж ер нь одоо өлсгдэнгээ одоо төвл төрсөл авчиж байдаг халдаа өрхөө бас тэр чинь тий. Тэгээд төрсөл чон бариулжсэн тохиолдол гарч байж сонирхолтой тий. Тий. Одоо л энэ үнэг их нөө. Та нарын өөр Ер нь үнэг л их үед юм да. туулаа. Туулаа Сая бидний хашиж байгаа туул их үлээ тий. Туул их. тоо эрдэд харахгүй юм да. Надтай таарсан сая туулаараа тараад их юу юм бэл. Жижигтэр туул их шүү дээ. Эсвэл их хурдтай болоод гэж байна уу? Тэгэхээр би жижигтэр их хурдан яваад байгааг бодоход үнэг ихтэй болов тий. Нэг жижиг юм шоголдог юм ихтэй болохоор туулаж ин бас их хурдан болохын тулд тодорхой хэмжээгээр жиг хасаад их хурдан болж байна гэж ойлгоод байна. Ер нь өдөрт нэг сонирхолтой байдлаар одоо тэдний шигч гэдэг юм анх авчиж байсан юм байна. биш хамгийн дээдл нэг 3 үнэг л авчихсан да. Манай тэн чинь нөгөө анд явахад их уулахад ихтэй. Тэгээ барихад хэцүү үнэг юм. Цэг ярих юм. Хойлоо. Хайс руу зүртэй биш. Ангаах сурт. Юуны ч хэлээс. Хүний хэмжээр. Оо юм чи юм уу? Тий. Сайн шүү дээ. Одоо хэд үрс? 2 Хэд жил зэрэглээ 5 жил. 6 жил. Одоо дахиад 4 жил. Бас мондоо тий. Тэгэл амарч ичээд хэдэн нөхөд дээр. Одоо энэ оюутны төр амарсан дээр ичээд байгаа шүү дээ. Тэгвэл бас би бас ганц хоосон бол ирсэн биш тий. Яг та хоёр цуг байгаа дээр ирээд байна. За гэж байна. За ингээд өнөөдрийн маань ярьцлага маш гоё болж байна. Тэгээд одоо нэг гоё юм яриад энэ бахаа хүмүүс нэг танаар нэг юм яриулах сонирхолтой байх шиг байна. Нэг гоё түүх яриулаад тэгээд хэдүүлээ өндөрлөх хөө тий. Яг бол бидний дараа бас ажил байна. Хүмүүс амархахаас өмнө бид нар бас амжилт ажил байна. Тэгээд та нэг хүмүүстэй зураад нэг хооны талаар яг гоё нэг сэтгэл татам нэг дурсамжаас нэг ярьж өгөөд тэгээд хэдүүлээ өндөрлөх гэх баха. За тий. Нохооны би нэг нохооч аюу акт тийм чадaltaй юутай ан харсан нохоо бол асар их шатал гаргаад юм байгаа юм аа. Би нэг залуу байхдаа нэг 2 нохоогоо хөтлөөд ангад урандаад ижсэн чинь нөө юу гараад ан хараад нохоо мань ухсыдаг байхгүй би бас нийтээ тийм их зуруу газар л да. Тэр нохооныхоо 2 салгыг ингээ хонгон доогоор аваач хийгээд хонгон доогоор ингээ хийсээ. Тэгээ мориныхоо сулбарыг бүснээс юусад уул нь гараа хөдлөхгүй чөлөөтэй дорн тагсанаатай тэгээ үйжээд. Тэгсэн чинь гэнтгэл өөрс нь намайг чинь годорчлуулаад өөрөөсөө гутлаа согттол аваач. Тэгсэн нөгөө 2 нохоо маань үнэг хараад би хараагүй үеч надаас араа өөр хавуунд үжсэн үнэг цаашаа ухсыг нохоо мөн төрүүлж хараад тэгээ нохоонд чирэгдээд өөрөөсөө гутлаа яваад эмэл төмөр мөн яваад гэсэн 2 нохоо мөн 2 хөтлөөртэйг юу холбоотойгоо хоёулаа тэгээ нэг нохоо нь сэрэнгийн дотор юутэйг хөтлөөртэйг үлдээд нөгөө нохоо мань очиод үнэгээ өрччихсэн. Тийм тохиолдол гарч ирсэн надад. Тэ миний тэр нөгөө анхад одоо нохоонд оруулж ирсэн халтар нохоо маань л одоо дижсэн. Миний амар нохоо байсан. Одоо том анд бол тавьж байгаагүй. Үнэ харслахад. Тэгээ очиод бол нохооч одоо ингээд нэг сүүлээр нь оролдоод одоо бөксөр нь оролдоод явдаг. Миний тэр халтар нохоо л ердөө шууд очиод зэрэгсэн нэрд. Тэгээ зэрэгсэж явж байгаад ердөө ганцхан хөндлөн дараад аваач. Ерөөсөө тэр сүүлэнд хууртна гэж байхгүй. Тийм нохоо байсан. Үнэн мундаг нохоо байсан. За ингээд өнөөдөр бидний бас нэг чөлөөт энгийн зүгээр ярьлаа шүү. Манайхан нэвтрүүлэг гэж ойлгоод байгаа шүү хүмүүс. Намайг хөтлөж гэж би хөтлөж биш ээ. Би зүгээр чөлөөт бас нохоо сонирхдаг хүн.
үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд өнөөдөр бид ярьж байгаа яриа шүү. Заавал нэг хөтлөгч болох гэдэг шаардлага ерөөсөө баг. Би нохоо сонирхож. Тэгээд Батноруу сумдаа ирээд анч тайг нохоо сонирхдаг одоо Ахмад үе залуу үеүүдтэйгээ ингээд цуг сууж байгаад бид нэр ингээд ярилцлаа. Маш сайхан өдөр байлаа. Тэгээд бидний энэ үйл ажиллагааг бас үзээд бидэртэй хамтарч дэмжих залуучууд байх юм бол нээлттэй шүү. Яг л Батноруу суманд одоо би маргааш орой болтол байна шүү дээ. Тэр зөвчөө хүмүүс уулзаа тий хамтраад юм их талаар ярилцвал бид дэмжиж байна. Тэгээд тань үдсэн хүмүүстэй зориулаад нэг бай. Одоо сүлийн үгээ гэдэг шилэг болохоор. За тэгээд өнөөдөр одоо миний одоо гэрт бас бид бүхнийг зориод одоо энэ Монгол тайга нохой гэдгийг олон түмэнд түгээж их баярлалаа. Мөн бидний одоо энэ сайхан ярилцлагыг хүн сонирхож үзэж байгаа үзэгч та бүхэндээ ер нь Монгол тайга нохой гэдгийг одоо ийм их чадвартай мундаг анч сайхан амтан байдаг аль байхаараа одоо танилцуулж юу яалаа. Энэ бол одоо ямар ч тийм худал хуурмаг тийм ээ юм зохиож яриаггүй яг одоо бидэнд тохиолдсон бүх хөгтөө дурсамж одоо үнэн явдаг одоо ярьлаа сайхан санаа сэтгэл одоо юу гэмэн хуваалцсан одоо дүүнертэй баярлалаа. За минь өвдөө хүмүүс зөвлөд. Өнөөдөр яг нэг санаад байд хоёрыг ярьсан оролцож яг хийх баг шиг байна. За энэ холоос энэ нохойныхоо төлөө ингээд цаг гаргаад ингээд ирээд бидтэй ингээд зорж ирээд зураг авалт хийгээд нохойноо ингээд баримтлал үлдээж ин гэдэг их гоё л доо. Одоо нохой маань ингээд зөв талаараа зөв жигрүүгөө хөгжөөд яваас нохойгоо ингээд хүн болгон мэддэг болоод цаашлаа дэлхийд дахин мэддэг болох юм бол ер нь бас хэрэгтэй л юм байгаа тэжээж идэх нохойны хувьд л. Тэр нь манай нутгийн ер нь унган энэ нохой ер нь Монгол тайга нохой л доо. Ер нь манай сум адаргуу ер нь голцоо. Ер нь нохойнууд ер нь сайтай. Тэгээд нутгийнхаа энэ ууг нохойг ердөө сайхан тэжээгээд цааш нэг аваа явж бэл сайхан байж анх нартай ингээ баярлж байна. За ингээд өнөөдрийн бидний ямар нэгэн цензуур, ямар нэгэн тавилтгүй гэдэг ямар нэг найруулгагүй би бас сайн хөтлөж байж чадахгүй яа тэгэхээр би ч өөрөө хамаагүй ярьдаг. Энэ нохойны төлөө бас хийж байгаа үйл ажиллагаа. Нэгд одоо миний нэг үйл ажиллагаа хийхэд бол заавал мэрэгжлийн хөтлөх шаардлагагүй. Заавал нохой мэддэг хүн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр зарим нэг лайв үзэж байгаа хүмүүс нь нэг би бол мэрэгжлийн хөтлөгч биш, нохой сонирхдаг тийм хүн байгаа шүү. Тэгээ энэ хөтлөгчийн мэрэгжлийн өнөө биш үү гэж янз бүр асуусан байна. Тэгээд ийм сайхан мэдээллүүдийг би аль болох та бүхэнд газар дээрээс нүгээд ямар нэгэн зохиомжгүй ийм сайхан юмыг үзүүлэхийг хүссэн. Тэгээд энэ Батноруу сумд ирсэн үйл ажиллагаа маань маш амжилттай болж ямар ч байсан бид нэр Батнорынхаа мэдээллийг хүмүүс хүргэж чадлаа. За энэ хүртэл цуг байсан бүх хүмүүстээ баярлалаа.